За өнөөдөр би хишгээтэйгээ дахиад битээр ярих гэж байгаа. Тэгээд юуны тухай ярих гэж байгаа вэ гэхээр одоо бид нар ингээд нэг өөрийнхөө амьдралыг ингээд төлөвлөхдөө нэг 5 жил, 10 жил нэг дараагийн сар яах вэ гэх юм уу те. Тэгэж ерөнхийдөө боддог. Гэтэл 30 жил, 40 жил, 50, 60 жил те 70, 80, 90 хүрэхээрээ бид нар ер нь миний амьдралыг ямар ах юм. Тэрний тулд би өнөөдөр юу хийх вэ? Ямар бэлтгэлтэй байх вэ гэх юм уу? Ийм талаар ярих гэж бодлоо. Энэ аягүй чухал сэдв. Бид нар бүгдээ л нэг өдөр л хөшин болно шүү дээ. Гэтэл тэр талаар юус нэг юм чухал ингээд нэг юм онцгойлж юусоо боддгоо зүгээр ингээд урсгалаараа явчихдаг байхгүй. Тэгээд өнөөдөр манай хишгээ Германд амьдардаг. Тэгээд хишгээ маань өндөр насны асрамжийн газар тий одоо энэ асаргаа сувилгааны газруудаа ажиллаж исэн. Тэгээд би яг хишгээгээс юусоо асуусан зүйл маань ерөөсөө л энэ яг хүмүүс юунд харамсдаг юм бол яг тийм тий хүний ингээд асаргаа хүний гарт ингээд ороод хүний асаргаанд орохоор хүмүүс яг юунд харамсдаг гэдэг асуултыг аюу хишгээгээс тавьдаг байсан. Тэгээ би тэр өнөөдөр яг энэ талаараа бас та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. За хишгээ баярлалаа. Өнөөдөр баярлалаа. Гоё шийдвэр ярий. Өнөөдрийн подкастыг үзэж байгаа. Тэгээд сонсох энэ тийм ээ хүмүүстээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За энэ сэдв рүү орохоос өмнө би эхлээд за өндөр насны асаргаа савилгаа гэж юу юм бэ гэдэг талаар нэг жоохон товчхон ярихын тулд би Германы ер нь эмнэлгийн систем буюу асрамжийн систем нэг тоос статистикийг нэг дурдах тийм ээ. За Герман улс маань ер нь нийт 84 сая хүн ам руу одоо тохиж байна. Тэгээд яг бэрлэн бол 3.69 сая хүн амтай болж байна. За бэрлэнгийн хүн ам бол сүүлийн жилүүдэд маш их нэмэгдэж байгаа. Нэмэгдсэн. За тэгээд Берлин хот маань ер нь хичнээн эмнэлэгтэй вэ гэвэл нийт тийм ээ 86-аас 92 эмнэлэг байдаг. За нийт 20 мянган тийм ээ орны одоо хүчин чадалтаар ажилладаг. За асрамжийн газар гэвэл 266 асрамжийн газар байдаг. Мөн 31 одоо орны хүчин чадалтайгаар энэ өндөр насны тийм ээ асаргаа үйлчилгээг үзүүлдэг байна. 1 мянга 31 мянга 3.5 саянд 31 мянга яг жоохон мэт тий. Нэг хувьд л үрдэг. За тэгэд улс орны дундаж насжилт гэж байгаа ч тийм ээ. Манай Монгол улс бол нэлийн залуу хүмүүстэй. За Герман улс бол өндөр наснууд их тэгээд ер нь бол Герман улсын дундаж наслалт бол 42 нас байна. 42 гараад. За тэгээд энэ Берлин хотын эмнэлгүүд дотроо ямар эмнэлгүүд байдгийг гэх юм бол сүлжээ эмнэлгүүд байдаг. За тэгээд Вивантас бол хамгийн том сүлжээ эмнэлэг. За тэгээд дараагаар Шарите буюу мөн энэний дараагаар бусад улсын буюу одоо сүмүүдийн одоо эмнэлгүүд дараагаар нь ордог. За Вивантас бол нийт 10 эмнэлэгтэй. Тэгээд 6,000 орны хүчин чадалтай ажилладаг. Тийм ээ. Нийт 20,000 орны хүчин чадалтайгаас 6,000 орны хүчин чадалтай гэхээр Вивантас хамгийн том сүлжээ байна л та. За тэгээд Шаритегийн одоо яг орны хүчин чадлыг бас мэдэхгүй байна. За асрамжийн газруудаас 17 одоо төр хугацааны асрамжийн газар гэж байдаг. Мөн 16 хоспиц гэдэг маань юу вэ гэхээр ер нь нөгөө хөнгөлөлтийн тийм ээ одоо ер нь бол насан хөнгөвчлөх гэж тийм ээ. Тийм. За би зарим Монгол оноос үгээд зөв хэлэхгүй ч гэж магадгүй шүү. Би ч гэсэн сайн мэдэхгүй. Яг сайн эмнэлгийн юм биш бол. За асрамжийн газар очиж байгаа хүчтэй маань ер нь бол 60-аас дээш насных нь л байдаг. За миний одоо ажиллажсэн юу бол эмнэлэг бол сумын эмнэлэг. За тэгээд яг геронтологийн тийм ээ нөхөн саргих эмнэлэг. За манай эмнэлэг ямар байдлаар ажилладаг вэ гэх юм бол бид нар багуудаар ажилладаг. Асаргааны баг, хөдөлгөөний засгийн баг, за нийгмийн одоо ажилтнууд тийм баг, эмч нарын баг. Ингээд
4 баг бид нэг өвчтөн дээр төвлөрч ажилладаг. За манайд ихэвчлэн хагалгааны дараа буюу тийм ээ ер нь бас нөгөө реабилитац нөхөн сэргийх одоо үйлчилгээ авах ийм хөшчүүл ирдэг. За заримдаа яг амьдралын эцсийн шатанд одоо хавдартай тийм ээ. Тэгээд өөр суур хүнд өвчтөй юм өндөр настангууд ирдэг. За эдгээр хүмүүсийг одоо би одоо их асрах тийм асаргааны багт ажиллаж байсан. Эдгээр хүмүүстэй би сэтгэл зүйтэй бас маш их ажилладаг. Сэтгэл зүйн хувьд тэр хүнээ таньж мэдэх тийм ээ. Тэгээд ихэвчлэн яаж ажилладаг гэх юм бол одоо хайр халамж тэр хүнд дутагдсан байгаа тэр талаас нь ойлгох. За тэгээд деменцтэй буюу одоо ихэвчлэн деменцээ нөгөө төрлүүдээс Альцгеймер хамгийн их байдаг шүү дээ тийм ээ. Эдгээр хүмүүстэй бас ажилладаг. За тэгээд ер нь бол би өөртөө дүгнэлт хийхдээ одоо сарна минь хүн юунд харамсахгүйгээр дуусах хэрэгтэй гэдэг асуултыг тавьж байгаа шүү дээ тийм ээ. Хүн насны эцэст ер нь 60 хүрэхээс өмнө би амьдралынхаа эцэст яаж амьдраад юуг хийж бүтээгээд дуусгах вэ гэдэг зүйлийг хүн бодсон байх хэрэгтэй. Манай монголчууд манай уламжлалт одоо тийм ээ Монгол амьдрах одоо ахуй маань бид нар одоо нүүдэлчдээр тийм ээ нэгэн гэрт ингээ хамт амьдардаг байсан. За тэгээд ер нь бол ээж аваагаа асардаг байсан. Одоо бол монголчууд нь суурин амьдрал руу ороод бас амьдрал өөр болоод байна шүү дээ. Нөгөө цаг цагаараа байдгүй, захиалдаг өгөхөөрөө байдгүй гихчлэнгээр яг л одоогийн энэ бэрлэнгийн суурин амьдралд орж байгаа буюу эцэг эхээ тийм ээ гэхдээ бас л хамт амьдрна. За эсвэл тустай амьдрна. Тэгээд ингэж явах явцад нөгөө асаргаа гэдэг зүйл маань бас өөр хүмүүстэй ингээд нилээдгүй хүндрэл тийм ээ нөгөө амьдралд нь бас айгу юу болж ирдэг. Нилээдгүй хүнд ачаа гэж хэлж байна да. Тэгэхээр одоо бид нар энэ суурин амьдрал шилжсэн байгаа цагт юуг бодох вэ гэх юм бол хамгийн түрүүнд үр хүүхдээ бодоод байгаа хэрнээ үр хүүхдээ хан төлөв хүн өнөөдөр эхнээсээ эрүүл байгаад үр хүүхдүүдтэй тийм ээ ачаалал бололгүйгээр дарамт бололгүйгээр бас өөрсдөө эрүүл аваад явах чухал байдаг. Тэгээд би одоо чамаас нэг юм асуумаар байгаа байхгүй юу? Одоо ингэж хүмүүстэй ажиллана шүү дээ. Тэнгуул чинь мэдээж ингээд асамжийн газар ирж байгаа гэдэг чинь яг энэхүү асамжийн газар бол нөхцөл байдал энэ хамгийн сайн л та. Бид Монголын асамжийн газар ямар гэдгийг мэдэхгүй. Гэхдээ тэр хаана нэлээ байдаг асамжийн газар аягүй хэцүү байдаг гэж нийт эсвэлцгээс бол уншиж ирсэн. Энэхийнх бол ерөнхийдөө бараг сувилын маягийн газрууд байдаг бах тий. Тэгээд одоо миний ажиллаж байсан геронтологийн нөхөн сэргийх буюу асрамжийн хоёрын ялгаа нь юу гэх юм бол асрамжид бол одоо өндөр настангууд маань одоо ер нь өөрийн гэрэн гэсэн үг шүү дээ. Гэрэн гэсэн үг. Тэгээд насны эцэст ингээд хүнд нэг овоож хацаалтлаа юм хоримтлуулаад байх ер нь шаардлагагүй. Харин өөртөө юуг одоо үүсгэсэн байх вэ гэвэл насны эцэст өөрийгөө асарч сувилах энэ мөнгө хоримтлалыг бий болгочихсон. Тэгээд энэ асрамжийн газруудтай энэ төлбөрийг төлөх чадвартай байх. За тэгээд за яг чадвартай гэдэг чинь одоо мөнгөтэй л гэсэн үг шүү дээ. Мөнгөтэй л гэсэн үг шүү дээ. Тий. Зарим хүмүүсийн чинь нөгөө тэтгэвэр нь төлж хүртгүй юм биш шүү дээ. Хөрөхгүй одоо Германд маш их одоо нөгөө өндөр насны ядуурл гэж зүйл маш их болж байна шүү дээ. Үнэхээр маш одоо хэцүү хөшчүүл ирдэг. Ар гэр байхгүй. Тэгээд солиод өмсөх хувцс байхгүй. Тэгэл ерөөсөө л нөгөө л хөрх юм байна. Тийм ээ махан биеэрээ л тэнд ирдэг. Тэгээд тэгж яхад бас ар гэр нь ингээд маш сайхан эхнэр нэрээд сайхан солих хувцснуудынд ингээд бүр гоё зэгцлээ тавьчихсан. Хүүхдүүд нь октод нэрээд ингээд гоё хувцсыг тэгчлээ тавьцсан.
Тэгээд тийм хүмүүсийг асрах ямар урамтай байдаг гэж. Харин ингээд огт ар гэргүй, үр хөөхдөггүй, солиод өмсөх хувцс байхгүй хурцвал ирнэ. За тэднэрт чинь бид нар яг л нөгөө үгүй тэнд энэ хөгшин таарч байгаа өмд байна уу? Энэ хөгшин таарч цамц байна уу? Манайх чи имлэг штэ. Тийм. Тэгээд бас л ингээд нөгөө улаан зал маань нэмлэгч мөн нэг хэдэн хувцастай бас нэг доор ингээд бид нар ч бас нууцлсан байдаг. Тэндээсээ очоод таарах хувцас тийм ээ шил сонгоол тэгэл нөгөө өгшчүүлдэ өгнө. Тэгээд энийг хараад байхлаар тийм ээ миний хувьд ингэж боддог. Өөр хүүхэдтэй байсан өөр хүүхдийг өсгөхсний эцэст ер нь хүн өөрийгөө бас хайрлуулах, өөрийгөө таламжлуулах тэр хүүхд зүйлийг ч гэсэн өөр хүүхдтэй сургах хэрэгтэй гэдэг үг. За сурган гэдэг маань юу юм бэ гэдгийг өөр хүүхдэд хайраар өсгсөн бол эргээд өөр хүүхд маань бидрийг хайраар өсгөх. Би анхлан ингэжсэн. Дөнгөж Германд ирчээд нэг хөгшин хардаг байлаа. Ганц би. Тэр нөхөр нь дайнд нас уртсан. Олон жил ганцаараа хүүхэдгүй хөгш. Тэгэл би ч нөгөө хүүхдээ гаргаад ажиллаа хийгээл хүүхдээ гаргаад тэгэл нөгөө хөгшний ч анх харж исэн болохоор нөгөө яг л Монгол хүн нөгөө өөрөө имээ шиг тийм ээ тэр хөгшний чи яаж байгаа бол ийж байгаа бол гэж очиод харна. Тэгсэн чинь хамаг мөнгөө ингээл хадгалаад тэгээ яаж байгаа гэсэн чинь нөгөө насны эцэст тэр одоо асрамжийн газар төлөх мөнгөө хоримтлуулж байгаа байхгүй. Тэгсэн чинь би ингээ хэлчихвэ. Миний хүүхдүүд миний миний нөгөө насны эцэстэх юугаа хэлсэн чинь тэр хөгшин өөрөө хүүхэдгүй тэгээд нөгөө олон ах эгч дундалтай тэр нөгөө эгчнэрийн хүүхдүүд байдаг. Тэгээд тэднээс жишээ авч байна. Манай эгч гэсэн 40 хүүхдээ одоо тэднээс харж байгаа юм алга гэл. Тэгсэн чинь би бас санаа зовж байгаа. Яа н одоо хүүхдгүй хүнд ч одоо би одоо хүүхдэрээ гайхуулж байгаа юм шиг. Яг би бол хүүхдтэй юм чинь болчихно юм бодоод. Яг Монгол сэтгэлгээ байгаа байхгүй. За тэгээд одоо энэ олон жил ингээд Германд амьдарсны дараагаар би юуг бодож байгаа вэ гэхлээр за хүүхдүүдтэй л маш их хайр өгөх хэрэгтэй гэдэг юм байна. Хайраар өссөн хүмүүс одоо тийм ээ бусдыг хайрладаг юм байна. За тэгээд эцэст хүүхэд одоо хүмүүжлэн гэдэг асуудал маань юу вэ гэх юм бол өөрөө л хөдөлмөрч тийм ээ одоо бусдад хайр инэрлээ өгдөг. Нэмжин сэтгэлтэй, урам сэтгэлтэй байх юм бол эргээд намайг одоо дуурайгаад миний урах тийм болно. Чи нөгөө ээжтэйгээ адилхан, аавтайгаа адилхан гэдэг чи энэ дүр царай нүрний юунаас илүүтэйгээр дотоод нь тийм ээ дотооддоо хүнийг хайрладаг, инэрлдэг үр хүүхдээ ингэж л хүмүүжлэх нь хамгийн чухал байгаад байгаа байхгүй юу. Тэгээ би хүүхдүүдээсээ одоо энэ олон жил ингээ хүн асраад хүний амьдралын төгсгөлийг үзээд явж байхдаа би өөртөө бодож за би яах вэ насны эцэст гэдэг. Тэгээд би бол ингэж шийдэж байгаа юм. Асрааны ажил гэдэг маш хэцүү. Энийг мэрэгжлийн хүн хийдэг. Мэрэгжлийн гэдэг чинь сурцсан хүн хүнийг яаж тийм ээ одоо авторитет байгаа хүнийг яаж асрагдгийг хүнийг цооролтоос яаж хамт тийм ээ удаан хугацаар хөвтөж байгаа хүнийг цооролтгүй байлгах. За тэгээд одоо чадамж нас ахихын тусмар чадамжаа алддаг хүн. Чадамж нь юу юм бэ гэх юм бол одоо тээвэрлэлт нөгөө тээвэрлэлт гэхэр хүн өөрийгөө тээвэрлэн шүү дээ. Босоод суун алхам тийм ээ энэ тээвэрлэлтэй хүн алдчихдаг. За тэгээд дараагаар нь ямар чадамжуудаа алддаг вэ гэх юм бол ой санамж тийм ээ ой тогтолтосоо ингээд хамаарад одоо деменцтэй Альцгеймертэй хүмүүс мань хоол идэх болж идэж ухаа болж за тэгээ бүр хэвтэлд ороод ирэх юм бол өмнө нэг хоолыг тавихад тэр хүн өөрөө хоолоо халбахтаад ирэх тэр чадамж хүртэл биднэрт маш их хэрэгтэй байдаг. Олон хөшчүүлийг асраад явж байхад нэг хөгшөнд хоолыг халбахтаад өгөхөд надад цаг хугацаа хэрэгтэй байдаг. За тэгээ хурдан тэр хөгшний чинь ам руу хоол ивчих гэж болохгүй тэр чинь гахаа цацаад яваад хэвчлэн хөгшчүүл одоо булчингийн сулралтаас болоод хоолойны залгуур булчин урт ингээд сулраад залгиж чадахгүй хоолндоо гахаа цацаад ирдэг. Гахаа цацмаар гацж гинэ гэдэг яадгүй гэлнэ. Нөгөө шингэн уушгир орно тийм ээ. Тэгээ эцэстээ ер нь өндөр насны хамгийн одоо төгсдөг хүндрэл гэх юм бол энэ аспирацион уушгины өрөслөөр хатгахаар гэсэн манайхан хитрхи хатгаа гэж яриад байдаг.
Энэгээр хвчлэн төгсдөг. Тийм. Тэгээд энэ чадамжийн л яг нөхөн сэргийх төр бид нарын одоо юу чадчих тэр байгаа чадамжийг хадгалж үлдэхгүй юу? Тэрийг дахиад одоо нөхөн сэргийж тэр хүн нэг хоолой албагддаг болох тийм ээ. Нэг үндийгөө суугаад өөрөө нэг үндийгөө суух. За орноосоо нэг тэрэгдсэн дээрээ шилжээд өөрөө суучих. За тэгээд ой санамжийн хувьд бид нар энэ хөгжүүлтэй тийм ээ. Ажилтдаг. Тэгээд хөдөлгөөн засалж эрготерапи, логопеди гэдэг ингээд улсад энэ хөгжүүлтэй бас ажилтдаг. За нийгмийн ажилтнууд яадаг вэ гэхээр энэ хөгжнийг хаашаа явах вэ гэдгийг шийддэг. Гэртээ явах гарах уу? Асрамжийн газар очих уу гэдгийг шийддэг. За тэгээд эмчнэр бол ойлгомжтой тийм ээ. Ингээд бид нэр 7 хоногийн дундуур дандаа багийн ингээд митинг тийм ээ цуглаан хийгээд тэр хөгжүүлийнхаа ямар байдалтай ирсэн, сайжирсан уу, хэвийн байдалтай байгаа юу гэдэг дүгнээд тэгээд одоо нийгмийн асуудлын гэртээ гарах уу? Хөгжүүл маш гэртээ харахыг хүсдэг. Гэтэ нөгөө өөрийн чадамжаа алдчихаар хүний гарт орчхоор тэр асрамжийн газар очихоос өөр аргагүй болдог. Тэгээ асрамжийн газар очиход ер нь одоо асрамжийн газар маань зориултын тийм ээ. Зориултын барилгатай, зориултын одоо хасаргаанд бүх юм тэрэгцэртэн тийм ээ турах. За тэр хөгжүүлэг усанд орох нэг өвчтөд нэг одоо 0-той тийм ээ байнтай дүүштэй. Тэгээд нэг одоо хасаргааны ор нэг том пушиг хоёр тэгээ солих хувцастай байхад хүн ер нь ингэж л төгсдөг. Өөр юм нөгөө нүцгэн ирсэн, нүцгэн буцсан. Энэ л зүйл дуус юм да. Ингэж л хүн ер нь амьдралыг тийм ээ эцэлж одоо төгсгдөг. За тэгээд үр хөвгтүүд нь ер нь өөрсдөө асарч чадахгүй ч гэсэн ингээд аав ээжигээ маш сайхан газар өгөөд асруулахыг хүсдэг. Яг үр хөвгтүүд өөрсдөө гэсэн амьдралтай шүү дээ бас. Хүн ер нь өөрийнхөө амьдралаар амьдрах нь л хамгийн чухал. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг загнаад байдаг хүмүүс байдаг. За тэгээд одоо энэ Демэцтэй улсад ингээд ой санамжаа алдчихлаа шүү дээ тийм ээ. Тэгэхэд хүний үндсэн зан ар шиг ерөөсөө өөрчлөгддөг. Маш их зөөлхөн өөрөө хайраар тийм ээ өссөн ийм хүн одоо германаар нэтунд лив гэдэг юм да. Сайхан ээлдэг мөртлөө хайр дүүрэн хүн лээ тийм. Хайр дүүрэн хүмүүс яг тэргээр л дуусдаг. За хайр аваагүй тийм ээ. Хайрыг мэдэрдэггүй, амьдралын явцад хатуурчихсан. Тэгээд энэ амьдралд нухлагдсан хүмүүс бөөн гомдол, бөөн одоо цөхрөл, тэгээ бусдаас юм шаардсан. За юм авсныгаа дандаа шүүмжилсэн. Ямар ч талархалгүй. Тэгээд ийм хүмүүс бол яг энэ чирэл үлддэг. Эдгээр хүмүүсийг асрахад маш хэцүү байдаг. Загнадаг, нулимдаг, цогтөг. Тийм ээ. Тэгээд хүн ер нь сансны зоргоор хөгжиж болдоггүй гэдгийг би бол маш их харж байсан. Зарим сайхан хөгжүүл зүгээр байж чад унтаад явчих. За зарим нь бүр тэр хүмүүсийг ингээд зовж байгааг нь харахаар ивэ мэндэ хязгааг олон тасрах юм бол доо гэж боддог. Маш их зовдөг. Хоолой залгиж чадахгүй болно. Хамаг би энэ нөгөө хөшөж өгөх гэдэг чинь бүр яг хөшүүн болчдөг. Сууж чадахгүй орон дээр хэвцээр агаад маш их шанал зовлыг хэдлээд ингээд амьдралын төгсгөл ингэж л дуустдаг л да. Тэгэхээр яг Сарнагийн минь асуугаад байгаа хүн юунд харамсахгүйгээр хүн тийм ээ өнөөдөр энэ хорвоог орох вэ гэх юм бол маш их хөгжүүл энэ хайртай одоо ханаас хань ижлээсээ хаагцчаад тэгэд үр хөвгт нь ирэхгүй тийм үр хөвгттэй орхигдсон хөгжүүл маш их харуулсал тэгээд одоо үр хөвгт нь шүмжилсэн байд юм уу чамаас болоод ингэсэн инээ тэрэ гэдэг ард шалтгаан нь юу байгаад байгаа вэ гэхлээр тэр өсөгсөн хүүхэд өөрийнхөө амьдралаар амьдарч чадаагүй ээж аавыг тулгсан ээж аавын хүслээр яваад
Тэгээ сүүлд нь тэрнтэй эцэг ихэ буутгадаг. Энд дандаа ихтгэл үнэмшил юм ингээд одоо дамжаад байдаг байхгүй. Энийг манай монголчууд болохоор үйл явар гэж тайлбарладаг. За тэгээд удам эднийх нь тим гэдэг чинь одоо удмын юм яваад байна тийм ээ. Энэ дотор юу яваад байдаг вэ гэхээр миний заадаг хичээл дахиад ихтгэл үнэмшил. Дахиад ихтгэл үнэмшил ямар ихтгэл үнэмшлийг одоо эцэг ихэн тээжсэн хүүхдүүд яг л тийм ихтгэл үнэмшлийг тээдэг. За тэгээ амьдралын явцад амьдрал нухлагдаад тийм ээ. Ингээд амьдралын явцад олж авсан ихтгэл үнэмшил, өөрийн туршлагаар олж авсан ихтгэл үнэмшлээс өдрө болоод хүн ер нь өөртөө ийм хаалт үсгчдэг. Тэгээд ер нь хүн өөрийнхөө зам дээр л чулуу тавиад явдаг. Өөрийгөө зэмлээд байдаг. Би тэгж чадсангүй, би ингэж чадсангүй гэдэг. Ингээ харуулслаар дүүрэн амьдрахаар тэр хүмүүс сэтгэл нь хатуурчихсан. Тийм ээ? Зүрүүд болцсон, гүжүүд болчихсон, юм хэлээд нэвтэрдэггүй. Тэгээд ийм хөшчөл одоо надад нилээд гогт харжсан. Ийм ээж нар гониглаа болсон. Тэгэл адилхан л нөгөө ээжтэй, эмээтэй болохоор ингээл бүр цаг гаргаж ирж байгаа л ярина. Харин асарга хийгээд явж байхад одоо энэ эмнэлгийн асрагч совилогч нарын ялгаа гэж үүдэг. Яг л бас л одоо их хайраар өссөн тийм ээ энэ чинь ийм зөвлөхөн хүмүүс бол хүмүүстэй маш их зөөлөн харьцдаг, ар гэрийнхэнтэй харьцдаг. Өөрсдийнхөө амьдралыг яахаа бидэхгүй зөвхөн тэр ажил дээр очиод мөнгө олно гэж явж байгаа хүмүүс тийм ээ. Тэр хөшчүүл нь бол нэлээд ширүүн, тийм байх ёстой, ийм байх ёстой гэсэн нөгөө тийм зөөлөн байж чаддаггүй. Тэгэл нөгөө ажил нь барагдахгүй байгаа юм чи яг үнэхээр одоо эмнэлгийн ажилчид бол маш их дутагдaltaй байна. Тэгээд тэр эмнэлгийн ажилчдыг буруутгахын ч арга байхгүй. Бид нар чинь бас машин биш шүү дээ. Асаргаа сувилгааг ерөөсө роботоор нөхөж болохгүй зүйл гэх юм бол тэр робот өөрөө сэтгэл зөрөхгүй. Би хараад чамаас тийг ийм асуух таахгүй. Одоо ингэж нэгдүгürt за яг өөр хүүхэдтэй тэгээд өөр хүүхдүүд нэгээд байнга эргэж тойроод байхаар тэр юм чинь гой хаз жаргалтай бас байна шүү дээ. Тэгээд гэртээ харьчий. Тэгээд гэртээ харахаар хүмүүс байгаа юм чинь тэднэрт байгаа тэгэл учраас бол одоо нөгөө ач эдгээр ч одоо хамт амьдрал гэж үгүйсээ байхгүй л дандаа тусдаал амьдэрч байгаа. Тэгсэн ч гэсэн тэгээ хагас бүтээсээ нар ганц хоёр ач хуч нь харагдаал уц муцаар яриад ингээл нөгөө сэтгэл нь айгуу гой дүүрэн байгаа байхгүй юу? Тэгэн гут чинь одоо манай хадам ээжийн нэг хөрш байсан. Манай хадам ээжийн хөршин тэднийх юутайс аахгүй. Машин засгийн газартай. Нөгөө аав нь машины засварчин, инженер ч юм уу, механик ч юм уу, за машин засдаг тийм үүшнэ гэсэн газартай. Тэгээд аав нь тэтгэвртэй гараад тэргээ хүүтэ өгөхгүй юу? Хүүхд нь бас инженер заагаад механик ч байсан юм уу. Тэгээд тэр засвараа ажиллуулж байгаа. Тэгээд хүүхд нь юу яасан? Гинт хор тавдралаад тэгээ өнгөрцөн гэж байгаа байхгүй юу? Тэгээ өнгөрцөн чинь тэднийх нөгөө бэртэг айгу харьцаа муутай байсан. Бэр нь айгу сонио ааштай. Гэл тэгээ бас нэг тэгээд бэр нь сонио ааштай болохоор ач хүүхдүүдээ баг явуулдаггүй. За тэгээ ач хүүхдүүд нь жоохон том болоод нэг хаяал тэднэр чинь яг манайх шиг өдөр болгон 100 гаралдаа лаахгүй шүү дээ. Үст яг үсэр 7 өнөختөө юу нэг ач хүүхдийнхаа барыг харна гэж барыг байхгүй шүү дээ. Үсрээс сартаа нэг харуул харна шүү дээ. Яг л ойрхон л одоо яг энэ хажуу хаалган малганд л амьдрахгүй бол ер нь барыг харагдахгүй. Тэгж уулзагдахчгүй тэг нөгөөдөл нь сургууль мургуултай гэл тээ. Тэгээ эднэр ч бас яг манайх шиг тийм эмээ өвөөсөг аав ээжсэг хүмүүс биш шүү дээ. Би ажилтаа завгүй байна гэл тэгэл ингээл явцдаг хүмүүс. За тэгээд тэгсэн чинь тэгээд тэр хоёр хөвшин ч бас би ингээл дараа нь бодсон чи айгу өрөвдөлтөө байгаа байхгүй. Тэгэл манай хадам ээж нь дээдлэн тэдний байранд хүрээслэл бараг 10-20 жил амьдэрсэн. Тэгэл дэлгүүр явахаараа юм хэрэгтэй юу би аваад үгүй гэл дэлгүүр явахаараа хамт хүнс мэс цоглуулаад оруулаад өгдөг. Тэгэл тэрийг харж яхад би дараа нь тэгэд аав одоо эхнэр нь тий деменц тусаад төрүүлээд юу яагаад нөхөр нь төрүүлээд өнгөлөө эхнэр нь төрүүлээд өглөө за яаж гэсэн ингэ дараалуулаад эхнэр нь деменц тусаад тэгээд нөгөө гарч аваад
хаашаа явснаа мэдэхгүй, өөрийнхөө нэрийг мэдэхгүй ингээд алга болчихдаг. Тэгээ нөхөр нь үж гарч мардаг. Тэгээд нөхөр нь нөгөө чихрээ шижин тусаа сүлдээ нөгөө хүндрээ сүлдээ хөл мөлдөө хаврамдаг тавил. Аюу хэцүү. Би ингээд харал юу амар юм бэ гэл боддог. Тэгээд тийм тэтгэх чинь тэг чинь бас тийм ядуу айл бол биш шүү дээ. Цашаа газартай өөрсдөө гэсэн одоо хаустай. Тэгээд тэрийг сүлд нь нөгөө нөхөр нь өнгөрөөд ингээд тэргээд зараад тэгэл бас мөнгө төгрөн дээр бас үе болж байгаа байхгүй. За тэр мөнгө төгрөгч яах вэ? Тэдних чинь бас тэгээд нөгөө асамжийн газар очихоор мөнгө төлчих чадвартай айл байгаад байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь деменц тусаад одоо ингээд ирлээ, хүүхдгүй байлаа гэж бодоход тэр хүмүүсийн одоо ингээд чи ингээд ярих штеп мэдээж сэтгэл санаагийн засгаал. Бид нар ч бас яг ингээд монгол хүмүүс учраас тийм хүмүүс бас ингээд хажуугаар нүдээ тас санаад ингээд өнгөрчөж бас чаддгүй ядчил юм ингээд тусалчих юмсан ч гэдэг юм уу те. Ингээд тэгэхээр тэр хүмүүсийн одоо ярианаас нь чи түрүү ярьж штэ айгу харуусал, гомдол, гуйныг ингээд дүүрэн байдаг гэд тэндээс юу чи яг юу ойлгосон? Ихэвчлэн юу юу ярих вэ? Одоо би яг ингээд бас ажлынхаа хажуугаар сэтгэл засалчаар ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. За эндээс хүн хамгийн чухал зүйлийг ойлгох хэрэгтэй юм бол би ингээд хүмүүстэй ажиллаж байхдаа за 30-аас доош насныхан бол айгүй амархан өөрчлөгддөг юм аа. За тэгээд 40, 50, 60 гэд явхлаараа хүн ер нь тийм ээ өөртөө ажиллах, өөрийнхөө ингээд өөрчлөхөд аюу хэцүү байгаад байдаг. Нөгөө хуримтлуулсан эмэгтэй байгаад шүү дээ. Тэгээд тэр чинь хуримтлуулсан эмэгтэй гэхэлэр чинь одоо нөгөө гомдол харуулсан сэтгэлийн шарах энэ тэрэгэд хамаг юм ингээ хуримтлагчаараа тэрийг тавьж чаддаггүй явуулж чаддаггүй. Тэгээд хүн ер нь би түрүү хэлсэн шүү дээ 60 нас гэхэд ер нь яаж төгсөхөө бодцсон байх ёстой гэж байгаа байхгүй юу. Тэгээд манай өвчтөнгүүдийн хамгийн одоо залуу гэд бодоод үзтээ манай монголчууд болохоор одоо жишээ нь би бол 50 гараа явж байгаа. Би бол монголчуудаа хөшин хүний тоонд орно. А Германд өндөр насжилттай хүмүүс хэд хүрдэг вэ гэхээр 100 гарна. 92, 95 эдэр бол өндөр наснуудын одоо өндөр наснангуудаа ингээд бас дотор нь англи л да тийм ээ насаар нь. За тэгээд 65-аас 75 насныхыг би бол залуу хөшчүүл гэд нэрлэж байна. 75-аас одоо 85 гэдэг тийм ээ 10 жилээр ингээд бодчихъя л да 85 гэдэг бол энэ бас аваа хүн өөр чадамжийг тийм ээ алдалгүй бас ингээд тэр хүмүүстэй ажиллах боломжтой. Гэхдээ л 85-аас дээш гарсан хөшчүүлтэй ажиллана гэдэг бол тэр хүмүүс өөрчлөгдөн хэзгэж хизээч байхгүй. Тэр хүмүүс яаж төгсөж чинь өөр хүмүүс нь ер нь яг тэгжил төгснө. Нөгөө миний ярьдаг юм тийм ээ. Миний итгэл үнэмшил чинь минийх биш ээ. Миний ээж аавынхаа гэхэр чинь тэр итгэл үнэмшилд амжиж яваад тэгээд чи ээжтэйгээ адилхан аавтайгаа адилхан гэдэг бол хүүхэд яг үндсэндээ тэр дотоод ертөнц нь яг ээж аавахаараа байгаад яг тэгж төгсөх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ хүн өөрчлөгдөх шалтгаан өөрчлөгдөх ёстой болчиход байгаа нь хүн одоо өтлөгтөө аятайхан өтлөх хэрэгтэй байгаа байхгүй юу. Би нэг хөгшөнд бас тэгж хэлчихсэн. Маш их юм л бол ингээд нэг юм хөөхдөхгүй хөгшин байсан. Нэг хүнийг юм одоо яг ингээ юм хийгээд яаж одоо тэг гэдэг ингээд байдаг хөшөнд хөшөөл байхгүй. Нэг бас нэг хүнийг ингээд араас ингээ мотор ингээд байгаа юм шиг юм айгүй хэцүү хөшөөлөд байгаа байхгүй. Тэгээд нөгөө асарж байгаа хүн чинь бас хүн шүү дээ тийм ээ. Тэгээд нөгөө төвчээр нь дууссан шүү дээ. Нөгөө тамир нь дууссан шүү дээ тийм ээ. Тэр хүний чинь өөрөг нь асар нь угаана гэдэг чинь бас тэр чинь хүч чадлын ажил байгаад байна. Нөгөө тийм ээ одоо сэтгэл зүйн хувьд ч гэсэн тэр асарж байгаа хүнээс маш их төвчээр шаардлагадж байна. Тэгээд ингээд ирэхлээр яадаг вэ гэхээр би тэр хөгшөнд хэлж байгаа байхгүй та бас ингэж байж болохгүй. Одоо та яг асрамжийн газар очин та яг энэ баримцаараа байгаад ах юм бол энэ асруулж байгаа хүмүүстэй ад болох гээд байна. Тийм ээ? Тэгээд та өөрөө ингээд бас учиртай бүтлэхгүй бол болохгүй байна гэд. Тэгээ манай монголчууд бол өтлөн гэдгээ мэдчихдэг. Тэгээ бүр эртнээс одоо иддэг хоолныхаа аягийг багасгах тийм ээ аягийг жижигрүүлдэг багасгадаг хоолоо багасгадаг за ингэж айгу учиртай хөтэлдэг ард түмэн гэж би бол хэлнэ. Тэгээд миний ээж бас над дээр ирчээд манай хатам ээжийг харчаад яасан сайхан хөгшин бэ хэл яриан зэгцэрч гисэн.
гэсэн тийм ээ. Хөгшин хүн чинь нэг ягаад хөгшин хүмүүсээ намбгүй гэдэг чинь тэр чинь хөгшин хүн чинь уг хэлээ зэгцэлсэн, идэж ухаа зэгцэлсэн, үтгэн гэдгээ мэдчихсэн ер нь өөрийнхөө одоо багаар зэхэж бэлдэж байгаа гэсэн үг байгаа байхгүй юу? Одоо үед манай монголчууд нэг насвал тоо гэдэг. Тэгээд ингээд мэдээж 75 нас хүртэл 85 нас хүртэл хүний хөдөлмөрийн чадвах өндөр хөгжилтэй орнуудад байж байдаг. Тэгээд 60 гарчаад нэг одоо насвал тоо гэдэг нэг охин шиг ингэж явах гад. Тэгээд нөгөө яаж хөшөөрөхөө ерөөсөө бэлдэхгүй бодолцохгүй өгөх гээд өтлөх гээд байгаа байхгүй юу? Одоо би чисээ ингэ ярьлаа шүү дээ нөгөө нэг ингээд бэлтэн гингут чинь тэгвэл чи үхэлж бэлдэх биш зүгээр би 60-аас 70 наснда ямар байх вэ гэдэг дээр өөрийнхөө сэтгэл санаад бие бэлтгэнэ шүү дээ. Одоо яавал би одоо максимум хэмжээгээр хөдөлгөөнтэй эрүүл тэг сэтгэл санаа бие эрүүлээс гадна сэтгэл санааны эрүүл чинь хамгийн чухал юм биш шүү дээ. Сэтгэл санааныхаа эрүүлийг алдаж үзэж ш тэр ойлгож байгаа байхгүй юу? Би чинь тэгээд тэгвэл окей 60-аас 65 ч юу нэ эдгээр ч одоо тэтгэврийн насаа 70 болгоод байгаа газар шүү дээ. Тэгэхээр 70 хүртэл ажиллана гэж бодохоор 70 хүртэл ажиллах бол асуудалгүй юм шиг байгаа юм. Тэгээд 85-тай ихтэй ч 67-тай. Манай нөхөр бол намайг галахад энэ 70 өрнэ би 70 хүртэл ажиллана гэдэг. Тэгээд тэгвэл эдний 85-тай хүмүүс ч аягүй хөнгөн мэддэг шүү дээ. 85 бол ерөнхийдөө яг л одоо нэг жинхэнэ одоо чиний яриад байгаа жинхэнэ асуудлууд үүсч эхэлдэг нас юм шиг байгаа. Би 80 эдтэйгээд хэдэн хүмүүсийг харахаар аягүй хөнгөн байгаад идэх байхгүй явж мод. Тэгэл өөрөө дэлгүүр яваал өөрөө юм аягээл ингээл асраал ингээл болоолах шиг харагдаад тийм. 92 95 та хүртэл бие дагаад амьдарч байгаа орчуулд байгаа шүү дээ. Тэгээд яг тэрэндээ эртнээс одоо зорилготой яа тий эрүүл халаа тийм ээ сэтгэл санаагаа тий яавал би ингээд гоё найзуудтайгаа аятахнаар ганцаараа угаасаа хотлоо шүү дээ. Найзуудтай хитэн бла бла гэдэг найзуудтайгаа ойлгоо шүү дээ. Хинтүүлээ хамтдаа. Одоо манайх нөгөө нэг бэжинд амьдардаг байхад хятадын нэг гоё юм. Энэ багхгүй. Хятад гоё гээгүй. Хятадын өнөр настай хүмүүсийн хийдэг нэг гоё юм. Ойлгохоо бүгд л гудамжиндаа. Тэгээ гудамжиндаа яадаг вэ? Тэр том хаагуул ер нь жоохон томдууд талбай тэрүүг дандаа. Тэгээ яадаг гэхээр цэнгэд бүжиг хийх нь бүжгээ, наатын бүжиг хийх нь бүжгээ хий. Нөгөө ташууртдаг юм а ташууртдаг нь ага нөгөө тайчгаа хийдэг нь хин ингээ бүгдээрээ юм ингээд бүлэг болоод цаавал нэг юм хийгдэдэг. Өглөө орой бүр яг адилхан. Өглөө тэр хүүхдүүд 8 хүүхдээ өргөж өчөөл ингээл буцаал явж байгаа 6 мургаагаас ихсүүлэл нөгөөдөл чинь ингээл амьсгалын тасгалаа хийгээл. Тэгээ би тэрийг айгүй гоё юм байна. Яагаад тэгэхээр яг өөртөө адилхан хүмүүстэй дээр нь өөрийнхөө нөгөө адилхан сонирхолтой хүмүүстэйг ингээ дандаа ингээ нэг баг бүлэг болоод ингээ дандаа тэр юм хийгээд байхаар нэгдүгээр тавь аз жаргалтай байгаад байна. Аз жаргалтай байгаад байхаар сэтгэл санаа нь гоё байгаад байна. Тэгээд бие хөдөлгөд байгаа юм чинь тархин гоё сэргүүг байгаад байгаа юм байна да гэж би яг боддог байхгүй юу. Тийм манай монголчууд чинь ер нь бол одоо энэ деменц гэдэг өвчин бол ер нь огт байгаагүй шүү дээ. Одоо л сүүлийн үед бол бий болоод байгаа. За Германд бол маш их байдаг. За деменц тусаад байгаа юм гол шалтгаан нь одоо хөдөлгөөний хомсдол тийм ээ. За тэгээд энэ тархины цусан хангамжийн одоо тийм ээ хангамж тархины цуцнууд одоо нарийсан эдгээр зүйлүүд байгаа байхгүй юу. За тэгээд энд чинь бас хооллолт тийм ээ. Нөгөө эрүүл амьдрах хэв маяг амьдралын зөв одоо эрүүл хэв маяг гэж хэлдэг тийм ээ. Эдгээр зүйлүүд байгаад байдаг. За тэгээд өндөр хөгжилтэй оронд нийгмийн хангамж сайтай газар маань бас яадгүй гэхээр эргээд нөгөө хүнийхээ дайсан болчдаг юм уу хүнээ хорлцдог гэх юм уу. За нийгмийн сангаас халамжаас мөнгө аваад сууж байгаа хүмүүс юу гэх юм бол ерөөсөө тэр одоо амар амгалан ажил хийхгүйгээр тэр мөнгө авахыг л бодоод авснараа өөрөө хөгжихгүй болчдөг. За тэгээд өтлөөд ирэхин цагт хүн ер нь юунд харуулдаг вэ гэх юм бол нөгөө өөрийнхөө хүссэн мөрөөдлөө одоо бий болгож чадаагүй тэр харуулслаар би тэгдэг байж ингэдэг байж. Хүний харуулсал ер нь хоёр янз байгаад байна л да. Нэг нь хийсэн юмныхаа харуулсаа гэдэг нэг нь хийж чадаагүй юмныхаа харуулсаа гэдэг. За хийж чадаагүй юмны харуулсал
дээр бас юу гэхээр энэ үр хүүхэдтэй хайртай гэдгээ хэлж байгаагүй. За үр хүүхэдтэйгээ үл ойлголцол гарсан юм бол тэрийг тийм ээ одоо оройтсан ч гэсэн бас хоцрохгүй шүү дээ. Үр хүүхэдтэй очиод хайр илэрхийлээд тийм ээ би ээжинд гэсэн байна, аавд гэсэн байна, уучлаарай гэдэг ч юм уу. Энийг бардам нэг ийм одоо ихэмсэг зангаасаа болоод хүн өөрийгөө хохироод явааддаг. Тэгээ тэрийг ойлгохгүй. Яагаад бол үгүй ийм юунд айл бүр нэг ийм би хэлдэг шүү дээ нэг хэлбэр загвартай байдаг гэд нөгөө юу дотроос гарч чадахгүй. Нөгөө хулган нөгөө нэг дугуунд эргээд идэх шиг тэрэн дотроос хэв маягаас гарч чадахгүй. За тэгээ хүү ер нь яаж бас нэг шалтгаан хүн яаж өтлөхөө мэдэхгүй нөгөө нэг одоо нэг хоолны араас нэг ловн дүүжлүүлчихэд ингээ гүгээд байдаг нэг илчиг байдаг шүү дээ тий. Яг тэр шиг. Тэхээсээ гээл гүгээд байдаг. Тэгснэ ард нь яах вэ гэдгээ боддгоо. Ийм амьдралаар амьдрсан байдаг. Тийм тэгээд ер нь гол шалтгаан бол хүн хайртай хүнтэй хайртай гэж хэлж чадаагүй, үр хүүхэдтэй хайртай гэж хэлж чадаагүй нөгөө хийгээгүй юмнасаа маш их харуулж тийм ээ. Тэгээд эцсүүлд нь яадаг вэ гэхээр өөрийгөө зэмлээд. Тэгээд энэ хүүхэд насны травм гэдэг нь бас бид нар яриад байгаа шүү дээ. Тэгээд тэрийг юу гэхээр нөгөө хүүхэд байхад нь чи чадахгүй болохгүй гэд ингээд өсөгцнийг бодвол аав ээж нь буруу тэгчээд байгаа. Тэгсэн чинь тэр эцэг их маань болохоор бид нарыг хайрлах байдаг. Тэгээд тэр нь ингээд өөрсдөнд нь одоо би ярьд нэг автомат удирдлага нэг мотор болоод үлдсэн байгаа шүү дээ. Нэг далд ухамсарт чинь ухамсаргүй ажиллаад байгаа моторууд. Тэрнтэй юусаа ажиллаж чаддаггүй. Тэгээд чи чадахгүй гэхээр тэр насны эцэс яадаг вэ? Би чадахгүй, боломжгүй юм аа. Дандаа юугаар гэдэг. Нөгөө өөрийгөө одоо дэмжих, тийм ээ өөртөө урам өгөх, өөртөө хүч өгөх энэ арга барил ерөөсөө суралцаагүй байгаад байдаг. Тэгээд ерөөсөө л хүн одоо хийх гэсэн зүйлээ хийж чадаагүй, хайртай хүнтэй хэлэх гэсэн үгээ хэлж чадаагүй, уучлаад гуйж чадаагүй, одоо хань ижлтэй байгаад тийм ээ салсан байв тэр хүнээс одоо уучлаад гуйгаад эвлэрэлцэж чадаагүй, үр хүүхдтэйгээ уулзраа олж чадаагүй. Энэ зүйлтэй хүн ер нь бол битгрээд ингээд дуусчдаг гэх юм одоо тэгээд одоо би сэтгэл засалч хийгээд явж байгаа хувьд тэр хөшөлтөд бас ингээд ажиллах гэж үздэг тэр бол засрахгүй гэсэн үг. Тэгээд тэр амьдралаараа дуусна гэсэн үг. Харин яаж бас танагтаа өгтлөх үү гэдгээ бас хүн бодож явах хэрэгтэй байхгүй. Айгуу сайхан хөгжил байдаг шүү дээ. За тэр чинь манай Монголд бол Монгол хөгжил маань сайхан тийм үр хүүхдэд тойруулаад тэгээд үр хүүхдэд үгээ хэлэхдээ хүртэл учиртай тийм ээ юмд нь оролцоол тэгсэн гээл мэддэг царайлал төвчгнөөл ингээл тийм ээ ингээд нөгөө өсөгтөнчтөр өтлөгтөнчтөр нөгөө хүүхдүүдэд заасараад өөрөө ард үзэгдээд ингээд төгсөх болвол энэ бол хамгийн буруу зүйл хүнтэй бодууштай байх хэрэгтэй байгаа. Дандаа нэг чадaltaй юм шиг явах юм шиг дандаа нэг би бол бас өөрөө ингээд насгаад явж байгаа хувьд бол урднах шиг залуу байхад гарчгүйгээр хэдэн төгрөг олчихно гэх. За тэгээд 60 70 хүрчээд урднах шиг гараагүйгээд хэдэн төгрөг олоод ирэх гэх үү? Үгүй шүү дээ. Чадахгүй байхгүй. Тэгэхээр мөнгө хоримтлуулаагүй байдаг юм аа гэхэд энэ үр хүүхэд төрүүлсэн бол үр хүүхдээ сайхан өсгөөд тийм ээ үр хүүхдээ хайраа өгөөд халамжилсан байгаа цагт тэр үр хүүхэдтэй эцэг ихэ тэгж сайхан асарч халамжилж нөгөө гэр орон тийм ээ ам бүлээрээ тийм ээ халуун дулаан аз жаргалтай амьдралаар амьдрах нь хүний хамгийн сайхан төгсгөл гэж хэлээ та. Тий. За тэгээ сарныхаа асуулт хариулж чадвуу. Ямар асуулт байна. Тэгээд ер нь бол хүн асрахаас тийм ээ асраад явж байгаа. Тэгээд одоо өөрөө бас ингээд яг бас асруулах нас руугаа дөхөөд ирэх их юм боддог шүү. Тэгээд тийм болохоор яаж өтлөх вэ? За би бүр ингээд
одоо юу яж болно шүү дээ. За би 75 настай Одоо чиний план яг ямар вэ? За би одоо яг ингэндээ бодсон юм байна будаа ий. За миний төлөвлөгөө бол ер нь анх Берлинд ирээл 2005 онд тийм ээ сувлагчийн архийг авч байхдаа маш их зүйлийг хардаг байсан. Маш их зүйлийг хардаг байсан. Тэгээд олон кейсүүд байдаг тийм ээ. За тэр тусмаа нэг монголчийг асрамжийн газар харсан. Надад маш гонигтаас мэдчихсэн. Чадaltaй мундаг ихч тэгээд харвчихсан. Хүн харвчхаараа хичнээн мянгантай хайр хэл сураад нэмэргүй. Тархины үйл ажиллагаа тийм ээ. Хязгаарлалтай. Тэг хүн төрлөх хэлээрээ л. Тэгэл тэндээс л өөрийгөө за яах вүлээ гэдгийг олон жил бодож яваад тэгээд бодсон хэрнээ яах вэ? Нөгөө амьдрал, нөгөө хүүхэд, нөгөө тийвж ажил, ийвж ажил тэдэн ч төгрөг олно, бидэн ч төгрөг олно гэж яваад одоо энэ насны өндөрлөх дээр ирээд одоо л харин бодож байгаа шүү. Ямар ч тач байсан 75 нас, 72 нас гэдэг бол залуу нас. 75 наснда бас нэг тийм ээ өөрийнхөө амьдралаар амьдраад за тэгээд өөр хөвгтөө өсгөд явж байхад хүн өөрийнхөө хий гэсэн юмар амьдрч чаддаггүй. Яг өөрийн амьдралаар хүн амьдрч чадаагүй да хамгийн харуулдаг. За одоо энэ сэтгэл заслаар ингээд ажиллаж байхад маш их эцэг ихтэй гомдолтой хүүхдүүд байдаг. Тэд нар юунд гомддог гэж өөрийнхөө амьдралаар амьдрч чадаагүй. Аав ээж нь тийм бол ийм бол гэд тулгачсан. Хүний хүсэл мөрөөдлөөр амьдрахаар тэд нар чи аав ээжтэй гомдоод байгаа биш байгаа байхгүй юу? Өөрийн амьдралаараа амьдрч чадаагүй, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн амьдралаараа амьдрч чадаагүй дээ тэд нар аав ээжтэй гомдоод байгаа байхгүй юу? Ер нь өөртөө гомдож байгаа нь мэдээд байгаа. Мэдээд байгаа шүү дээ. Мэдээд байгаа хэрнээ тэр яг гомдоод байгаа шалтгаан нь юу юм гэхээр өөрийн амьдралаараа амьдрч чадаагүй. Одоо харин би өөр хүүхдүүд маань ингээд тийм ээ би дагаад одоо цахалсаа ингээд амьдралаа эхлээд ингээд явж байгаа. Энэ насн дээр бол би за амьдралынхаа утгыг эхлээд хүн бодох хэрэгтэй. Яах гэж ирсэн юм? Энэ хорвоо ертөнцид яах гэж мэдэлсэн гэдэг дээрээ нэг юм хийж бүтээгээд тийм ээ ээж аваасаа хайр тийм ээ энэ олон хүмүүсээс хайр инрэл авсан болвол эргээгээд бас өгч чаддаг. Энэ нийгэмдээ бас зөв хүн байгаад зөв өтлөөд нэг хайтан над үзчихмээргүй байна шүү дээ. Тий зөв өтлөөд тэгээд өөртөө хариуцлагатай байх хэрэгтэй. Би яаж өтлөх вэ? Би яаж дуусгах вэ гэдэг энэ хариуцлага гэдэг зүйлийг хүн тээсээр байгаад дуусгах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ өвдөлтийг энэ амьсгал хураах энэ миний доторх байхгүй юу? Хинч миний өвдөлтийг надтай хуваалцах чадахгүй. Энэ миний мэдрээс сууж байгаа, энэ миний бодоод сууж байгаа, энэ миний өвчин шаналыг хинч надаас авч чадахгүй. Тэгэхээр нэг хүмүүс ялгархсан, хүмүүсийг буруу шаасан энэ эрчим өөрөө сөрөг эрчим. Одоо энерги эрчим гэдээ яриа л да. Одоо энерги хэмжлэгээнүүд гэж байж тийм ээ. Тэгэхээр хэрвээ би дахиад автыг тийм ээ. Эсэргүүцлийг л авчирна. Дургуутсалыг л авчирна. Хайрыг л авчирна. Дууссан ч бусдыг хайрж ойлгох энерги сэтгэлтэйгэл дуусгах. Тэгтээ тэргүй өнөөдрийн хорвоо ертөнцийг орхино гэдэг нь хорвоогийн зам, амьдралын зам гэдэг юм аа. Энд байгаа байхгүй юу? Тэгэхэд нэг үр хүүхдийнхээ өмнөөс амьдраад байгаа юм шиг. Үр хүүхдтэй буруутгаад намайг тэгж өгсөнгөө ингэж өгсөнгөө. Гэт харин одоо ач зээнэрийн хувьд бол тийм ээ. Хүүхэд гаргасан л болвол үр хүүхдээ өөрөө өсгөх. Харин эмээ өвөөг ойрхон байлгаад бидний залуу хүмүүсийн хүүхдэд зааж сургаж чадахгүй байгаа юмыг эмээ өвгөнөр маш сайн сургаж чаддаг. Яагаад гэвэл бидний хүүхдүүд чинь бидний ингэрт зүүлчихсэн алтан гадснууд. Нүүрэнд шивтгсэн шивээс гэсэн үг. Үргэлж бидэнтэй хамт байна. Хоногийн 24 цагт ингээ хамт байж хахтар ээж ядрам уцаар л минь тэр. Тэгээ хүүхэд тэндээс гэмтэл аваад
Харин эмээ өвөө бол зайтай байж байгаа болохоор за тэгээд урд нь хүүхэд өсөгдсөн одоо туршлага байна шүү дээ. Аав ээж чинь ямар ч туршлага байхгүй шүү дээ. Хүн чинь анхны удаа ээж аав болж байгаа юм чи. Харин эмээ өвөд туршлага байдаг байхгүй. Хүүхдээ ингэж өсгөх ёстой юм байна, тэгэх ёстой юм байна. За тэгээд нөгөө хүүхэд айгүй төвчээртэй цаг завтаа шүү дээ тэтгэвртэй гарчихсан. Тэгээд яаж сандрахгүй тухтаа сууж байгаад хүүхдтэй тийм ээ номын уншаад өгнө, тоглоомын танд тоглоно. Ингэх нь хөшчл өөрт нь бас эргээр сайн тусдаг байхгүй. Яг л нөгөө авч чадахгүй хайр өөр хүүхдээ савч шүү дээ. Гэр бүлээ савч шүү дээ. Тийм ээ? Амьдрал өгөө аав шүү дээ. Тэгэхээр юу хэлж ийн нөхөр? Юу тарим түүнийгээ хураана гэдэг зүйл. За тэгээд германчууд бас нөгөө хүүхдгүй хүмүүс аяах байдаг. Би хүүхд гадаад хүүхэд хэрэггүй би ганцаараа бай гэдэг хүмүүс байдаг. За энэ хүмүүс бол шийдвэр гаргацсан хүмүүс. Энэ хүмүүс бол өтөлтөд мөнгө цаасаа бэлтчихсэн. Би ингээд дууснаа гэдэг шийдвэр гаргацсан зүйл. Тэгэхээр хүн яаж хөтлөхийгээ аль эзэн шийдвэр гаргацсан хэрэгтэй байдаг. За би ингэж хөтлөнө. Ингээ хөтлөнгөө шийдвэр гаргацсан юм чинь айтайхан байх юм тийм ээ? Болох руугаа хүн чинь алах хэрэгтэй байна шүү дээ. За би бол айтайхан байхаар шийдвэр гаргалаа гэх. Тэгээд үүгээр тийм ээ энэ ярилцлагаар маань би хүмүүст ер нь юу хүргэх вэ гэхээр яаж хөтөлж яаж уятах вэ? Эртнээс бодолцсон. За нөгөө манифест ингэж байгаа лөө. Би тэгнэ гэдэг юм аа. Ингэж хөтлөнө гэдэг юм аа. Хийцэн байх хэрэгтэй байхгүй. Эцэс тэр манифест чи юу юм тийм ээ? Манифест чи хүний өөрийн л бодол шүү дээ. Бодол бэлээ болдог. За тэг юунд итгэх нь? Итгэл бэлээ болдог. Итгэсэн бүх юм бэлээ бол. Тэгээд замын явцад нэг төөлчлөхгүй шиг. За хүсэл мөрөөдлийн ажилтай юм болов. Өөрийн мөрөө төрөө явчихгүй шиг чигээ бариад. Тэгэхээр юуны төрөнд хийгээд байгаа юм аа би нэг яах гэж хийж байгаа вэ гэдэг зүйл хэдсэд өөрөөсөө асууж байгаа хэрэгтэй. Одоо энэ мэдээллийн эрэнд ирсэн маш их сатаар л байна шүү дээ. Сонголт гэдэг. Тийшээч нэг юм хараад уянч гоё юм бэ. Тийшээч нэг хараад уянч гоё юм бэ гэд сатаараа явцдаг. Үндсэн зорилгоо алдчихдаг. Яах гэж байгаа тийм ээ? Андуура хадуура төөрөөд явцдаг. Тэгэхээр хэзээд үйлдэл болгон дээр би нэг яах гэж хийж байгаа вэ гэдэг зүйлээ өөртөө маш сайн сануулад жанжин шугамаараа явах хэрэгтэй. Би хараа сая чиний ярьжсэн юм дэш нэг ийм юм бодлоо. Нэгдүгürt хүн ингээд сар авчгаараа гадаадаар ярьцдаг болцдог гэдэг. Гадаад орнд байл монголоор ярих бүр балах юм байна л та энэ чинь. Тэгээ энэ надад яг ингэ тохиолцоогүй. Би нөгөө том хөлтэй гарах га герман эмнэлэгт. Тэгээ тэр үуч манай Сараевод амьдардаг байж чад Сараевын эмнэлгийн байдал тийм сайн биш юу н германд очиж түрээ. Тэгээ герман яриад тэгээ ингээд нөгөө яг өвдөд эхэлсэн чи би англиар хүн юм ойлгохгүй. Үгүй тарих яг ажиллахгүй. Тэгээд тэр чинь нэг пауз өгнө штэ. Тэгэн гут нь дахиад ажиллуулаад тэгээд манай нөхөр эмч хоёр миний өдөөс хараад тэгээ ярахаар ингээ монголоор ярьдаг. Тэгээ нөгөө их чараад бүтээр ойлгохгүй нэгтгэх юм бэ. Яг өвдлэн пауз авах. Яасан гэ тэгээд өвчин ингээ зогсохоор дахиад ажиллуулаад англи болгож байгаа байхгүй. Тэг яг тийм болж исэн аахгүй би бүр наадах чинь мэдчихин. Тэгвэл наадах чинь ер нь бас эвгүй юм байна. Тийм. Одоо Берлинд нэлээд хідэн одоо Турк Германы энэ нөгөө Оросууд чинь өөрсдөө нөгөө наснуудын газар чинь Оросуудаа аваад иддэг шүү дээ. Тэр нь учиртай юм тий. Туркуудаа аавна, Оросууд нь Оросуудаа аавна. Тийм болохоор манай монголчуудаа авдаг тийм ээ. Юу газар хэрэгтэй байгаа байхгүй. За тэгээд одоо нөгөө хүний чинь нас тийм ээ нөгөө биш арьс өнгө үндсээр нь ялгарлуу үзүүлэхгүй гэсэн энэ нийгэмд амьдарч байгаа шүү дээ бид нар. За тэгээд одоо даяарчлал үе глобал юу ирсэн үед бүхэн одоо нэгнийгаа энэ Турк, энэ Монгол, энэ Вьетнамчууд маш их байдаг бас гэж ялгарлаад байх нутахгүй хэрнээ. Хүний үндсэн хэрэгцээ гэхэлэр юу гэдэг вэ гэхээр хүний унгын төрлөх хэл өтлөхөд. За тэгээд нөгөө соёл. За тэгээд нөгөө идэж уудаг нь өөр. Одоо германчууд орой алхахлаар ингээл өдөр нэг хоол идчихдэг. Өглөө усаад нэг талхмааслаа идчихнэ. Тийм ээ өглөө усаад өглөөнийхэн цайн гэвэл тийм ээ нөгөө иддэг фрүштүк гэдэг ингээд өндөг мөндөг ингээд талхмалхаа идчихнэ. За өдөр нэг халуун хоол идэнэ. Орой алхахлаар ав нь бууд гэд. Тэгээд орой хямдаа талах идэл болчдөг тийм биш. Миний өдөр ухаасаад
багтдаггүй байхгүй Монголчууд бол тийм. энийг чадахгүй. Монгол хүнд халуун тийм ээ. Халуун, шингэн, Шүлттэй хоо. шөлттэй хоол нь хэрэгтэй. Яг л монгол хүн гал махбодтой байхгүй юу? Тий. Одоо энэ Монгол уламжлалт анагаах ухаан гэдэг бид нар ярьж байгаа шүү дээ. Тэрэн дээр Монгол хүний онцлог ягаад уламжлалт Монгол тийм ээ ухаан гэдэг анагаах ухаан гэдэг уламжлалт. Эн чинь Монгол хүний махбодыг судалчихсан. Монгол хүний одоо өг дээдсээс тийм ээ өнөг хүртэл яаж амьдраад ирсэн энэ бүрэлдсэн махбод гэдэг юм дээр чи ихтгэл өнөшөл байгаа байхгүй юу? Нөгөө дал бохомсор. Тэгэхээр хүн болгоны ертөнц өөр байгаад байна. Харахад зүгээр гаднаасаа харахад янз янзын үндэстэй харьцтай. Гэхдээ хүний үндсэн хэрэгцээ эзүүлдэг. Асаргаас ойлгоод ерөөсөө хүний үндсэн хэрэгцээг л хангаж байгаа буюу тэрэн дээр за тэгээд явах юм бол одоо энэ хүний сэтгэл санаа тийм ээ. Тэгээд сэтгэл зүй гэдэг чинь бас юм чинь бид нэр зүгээр нэг махбодтой ажиллаагүй шүү дээ. Хүнтэй ажиллаж байгаа гэдэг утгаас. Тий. Би одоо яг чиний ингэж яриаг сонссон чинь би бас ер нь айгу тодорхойгүй юм байна. Би бас ингэж бодод байсан байхгүй юу? Ингэж уул нь бодоогүй ш наадах чинь нэг жоохон бодсон. Гэхдээ бүр өндөө хангалттай бодоогүй юм байна. За ингээл нөхрөө дагаад явж итлээ болно дөө. Яс тэгээд өөрөө хэн тушаах гэдэг юм? Нөхөр тушаах. Харин нөхөрт тушаачаад байгаа байх. За нөхрийн асуудал болоод байгаа байх. Тэгчээд дараа нэг бодсон юм хэрэг. За ер нь эрэгтэй хүүхдүүд ч дээ мэдхгүй. Өөрөө л тэр нөгөө асамж байгаа зарчих мөнгө өөрөө л хурах хэрэгтэй юм байна да. Тэгээд нэг юм бодсон. Тэгээд тэрийг ерөөсөө юм сериусны ерөөсөө бодож үзээгүй байхгүй. Яг яах уу, ийх үү гэдгээ яг уу мөнгөний талаас нь бол нөгөө баян өргөнгө оруулах хөтөлбөрт ороод бид нар ч нэг боддог штеп. Мөнгөний талаас нь бол бодсон. Бодоод за ирээдүйдээ би нэг тиймэрхүү байхад нэг сарын тэдэн мянган евро надад хэрэгтэй юм байна да. Тэгвэл бас тэгчих юм биш шүү. Тэр үед юм чи нэг тийм хүнтэй байж болох юм байна. Тэгээд яг нэг тийм ботсон ч гэсэн тэрийг бас яг гүйцэд хийгээгүй л байгаа юм байна. Яг одоо нэг юм чи ингэж ярьж штэ. За нэг юм төлөвлөгөөтэй болоод за бүр ингэж детальчсан төлөвлөгөө байдгүй маа гэхэд ерөнхийдөө мөнгөний төлөвлөгөөг детальчсаа гаргачих нь уг нь амар үт юм да. Баян өргөн оруулагчдад бид нар бүгдээр хийдэг гэсэн. Тэрүүгээр яг хийж гаргаад за ядаж багцаатай тий. За би ганцаараа амьдарч байгаа нөхцөлд одоо 1000 еврогоор сарын амьдрахад хэцүү штеп үнэндээ. Байр алдахгүй штеп. Тэгэхээр 1500 тэр үед нэг сарын 2000 евроор ингээд яг ингээд гаргаад хүнд өгөхөр ингээд сар болгон байж идэг байж иж би ч юмс нэг зүгээр нөгөө наацах хэрэгцээгээ хангаж амьдрах гэдэг штеп. Наацах бүр одоо минимум. Тэгвэл тэрийг одоо яах юм? За тэр үед миний би ямар байх юм те? Одоогийнх шиг уян хатан байх юм уу? Одоогийнх шиг уян хатан байхын тулд би дасгал хөдөлгөөнд дандаа хийх болж штэ. Одоо нөгөө йогийнхоо эдэн дасгалыг тэгэл хийх 7 хоногт ядаж 3 хийх хэрэгтэй болж штэ. За тэгээ одоо байгаа нөгөө эрүүл мэндийн асуудлууд байна да. Тэгэж одоо би чи залуухан байгаа дээр нөгөө асуудлаа шийдэхгүй л эн чи одоо тэгээ жилэрх тусам л улам л бид нар ч юм одоо залуучууд байгаа биш юм чинь. Тэгэхээр тэрийг одоо зүгээр ингээд шууд ингээд татаж аваад шууд эрүүл болгох тал руугаа өдөр тутмынхаа дааталд оруулах хэрэгцээтэй юм байна. За тэгэнгუут чинь одоо тарих толгой гэдэг чинь бүр хамгийн сэтгэл санаа тарих толгой. Тарих бид нарыг өдөрч байгаа ш нь би хамаг юм чи өдөрч байгаа штэ. Тарих капут бол тэгээ босд юм бол худлаа юм байна штэ угаасаа. Өдөртлөг вирус ч тэгээ худлаа болох юм байна штэ. Тэгээд тарих толгойгоо сэргийг одоо ингээд тийм яриатай одоо ийм сэтгэн бодох чадвартай байхын тулд би нэгдүгээр сэтгэл санаагаар өөдрөг хоёрдугаарт одоо сэтгэн бодох чадвар одоо ой тогтоолт гэдэг юм аа бол аюу сайн хадгалах юм байна. За тэхийн тулд бие хөдлөх юм байна. Одоо өөрөө ийм эрэг сэтгэл хөдлөлгөөтэй одоо минийхаар одоо бодох ингээ гой найз нөхдүүдтэйгээ ийм хүмүүстэй их олон харилцаатай байж тиймэрхүү бас байх юм байна гэл чиний яриас бодож л та тэгээ хүүхдүүдтэйгээ гоё харилцаатай байхын тулд одооноос нөгөө эдийг чинь бүгдийг л нь хайрлаад тэгээд чи заавал ингэж мэдрэлдэхгүй чи миний хүүхд юм чи заавал ингэж ёо ятахгүй
Тий. За өөрийнхоороо яваа гэд одоо яаж ч байсан нэг гараа нөгөөгөөрөө бариад тэгээ минийх өөрийнхоороо яв гэдэг л имэйл өгхийн болвол чухал юм байна гэж би одоо чип тэр ярианаас би нэг ийм л юмнуудыг ингэж яг хүч авч байгаа байхгүй юу? Энэ дээр би юугаар одоо сая он шин гарлаа шүү дээ тийм ээ. Хүмүүс Аа. 26 оныхаа ингээд жилийн төлөвлөгөө гаргаж байгаа шүү дээ. Тэгээд ингээд жилийн төлөвлөгөө гаргахад хүмүүс ихэвчлэн зөвхөн ажил карьерийн төлөвлөгөө гаргаад байдгийг. За тэр нь тэгэхэд бидний амьдрал байна шүү дээ тийм ээ. Амьдралын тойргуудтай шүү дээ. За тэгээд амьдралын тойргийг ингээд хүмүүс 8 тойрог, 12 тойрог гэл ингээд хүн болгон өөрийнхаараа ингээд хуваад гээ. Яг үндсэн тойрог гэдээ аваад үзчихье л та. За тэгвэл 5 гэдээ аваад үзчихье. Тэр 5 тойрогт юу байх ёстой юм бэ гэвэл хамгийн түрүүнд би Нөгөө амьдралын чухал салбарууд гэсэн үг шүү дээ тий. гэсэн үг. Тий. За би энэ дээр одоо дахиад яагаад би гэдэг зүйл. Энэ дээр би гэхэлэр одоогийн нийгэмд байна шүү дээ тийм ээ. Энэ либерал үзэл буюу энэ би гэсэн сэтгэл гэдэг нь юу одоо түлхүүц дэмжиж байна гэдэг нэг зүйлийг ярьдаг. Гэхдээ эн чинь тэрийг дэмжээгүй байхгүй юу? Чи амиа бодоо гэсэн үг биш байхгүй юу? Яагаад би гэхлээр за энэ бигийн дараагаар биш тийм ээ. Хамгийн түрүүнд хүний эрүүл мэнд гэж зүйл байгаа. За хоёрт нь юу аах вэ гэхлээр хүний тийм ээ одоо би энийг хүмүүсийн юуг нь гаргаж өгөхтэй биш үнэт зүйлсийг гаргаж өгөхдөө би ингээд булчингийн тест хийж жагаад ингээд үнэт зүйлсийг тодорхойлж өгдөг. Одоо би чинь бас нөгөө юугаар хавсан юугаар хүмүүстэй ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхэд би хамгийн түрүүнд би байх хэвээр. За тэгээд эрүүл мэнд нь хоёрт байна уу, гэр бүл нь хоёрт байна. Энэ хүний өөрийнх нь үн цэнийх нь асуудал. Тийм ээ гэр бүлийнхаа төлөө эрүүл мэндэд золиослоо явж байгаа ээж нар байгаа. Гэхдээ тэр би гэдэг ээж өөрөө байхгүй болчихвол юу эрүүл мэнд, юу гэр бүл. За тэгээд энэ би гэдэг зүйлийг тэтгэдэг юм маань өөрөө юу гэх юм бэ? Найз нөхөд нөгөө гарч орох. За би болвол гэртээ суугаад байх юм бол миний энерги унаад байдаг. Би чинь гарч явж ич найз нөхдийнхаа дунд ла гэж жагаад өөрийнхөө энергийг нөхчөд орж ирдэг юм баггүй юу? За тэгээд би сая хэлсэн бэлээ. Би эрүүл мэнд, гэр бүл, найз нөхөд ингээд ажил карьер. Одоо чиний нөгөө нэг тийм ээ түрүү хэлээдсэн шүү дээ. Ингээд гараад явах хэрэгтэй байна, үр хөвгтэй тэр юм байна, ингээд юмыг ингээд энэ 5 зүйлд юу ячаад. За тэгээд би гэдэгт нь яг юу орох юм бэ гэхээр би ямар амьдралаар амьдрах юм? Би ямар хүсэл мөрөөдөлтэй юм? Нөгөө өөрийнхөө чиний яг нөгөө ихний тавьсан асуулт байхгүй. Хүн харамсахгүйгээр төгсөхөд ер нь хамгийн чухал юу юм бэ гэхээр би хайртай хүнтэй хайртай гэж хэлж чадсан юм уу? Би өөр хүүхэдтэй хайртай гэж хэлж чадсан юм уу? Тэгвэл би энэ сэтгэлийн амар амгалангаар би харуулсах зүйлх үү? Хорвоос явах гэдэг байхгүй юу? Хүн болгон. Тэгээд энэ дээр чи юу гэдэг нь гэхээр хүн өөрөө хүнд хайрыг өгөх гэж л ирсэн байдаг. Өгсөн хайраа хүн өгчөөд явчихвал энд хүн амар амгалан дуусах гэдэг байхгүй юу? Тэгэхээр би байж ич гэр бүл, эрүүл мэнд, найз нөхөд гэдэг зүйл чухал болоод байна шүү дээ. Ажил карьер гэдэг бол энэ үндсэн амьдралаа яаж авах вэ? Нөгөө мөрөөдлийн ажил, нөгөө хүсэл мөрөөдөл гэдэг зүйл чинь энэ ажил карьерт багтаад байна. Би хэн болох юм? Эмч болох юм уу? Тийм ээ? Багш болох юм уу? За одоо нөгөө дизайнер болох юм уу? Бүжигчин болох юм уу? Одоо хүсэл мөрөөдөл нь ингээд нөгөө нэг бүжигчин болох гоо дуучин болох гээд ингээд чадаагүй хүмүүс бас тэрүүгээр ингээд маш их харамсаад дуусна. Эний чинь хоббигаараа бас хийж болно шүү дээ. За эцэг их нь одоо тийм ээ тулгаад өөрийнхөө хүссэн мэрэгчлэрээ ажиллаж болоогүй. За тэгвэл өөрөө сонголтоо хийлдэ. Гитарчин болох гээд байгаа юм уу, дуулах гээд байгаа юм уу, гоё авьяастай байж болно шүү дээ хүн. Хамгийн нэг харуулдаг юм гэхээр хүн одоо байгалаас өгсөн, бурхнаас өгсөн өгөгдөл буюу авьяасаа хэрэгжилж чадаагүй та хүн маш их харамсдаг. Нөгөө мөрөөдлийн амьдралаар амьдрч чадаагүй те. За бид ингээ халиа явчлаа тийм ээ. Тэгэхээр нөгөө харуулсал гэдэг зүйл дээр. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн өөрийнхөө амьдралаар амьдраад тэгээд өөрийнхөө амьдралаар амьдрахдаа мэдээж би эрүүл мэндийн хувьд ямар байх ёстой юм мэдээж чадaltaй тийм ээ амжилттай хүн байна гэхэд энэ хувийн зохион байгуулалт, хувь хүний зохион байгуулалт гэдэг зүйл чинь маш ихтэй. За тэгээд тэр цаашаа гараад нөгөө гэр бүл тийм ээ. Энэ би ямар байхаас миний гэр бүл ямар байгаад байгаа байхгүй юу? Тэгээд дараагаар нь хүн найз нөхөд нийгэм рүү гардаг. За тэгээд
найз нөхдөсөө гадна хүн гадагшилж байгаа ажил хийнэ гэдэг чинь нийгэм рүү гарч байгаа. Тэгэхээр би ямар байхаас хамаг юм үүсэт байгаа байхгүй. Манай монголчуудад хэлдэг бие засаад гэрээ засаа туруу зас гэдэг зүйл энэ юм байна гэдгийг би одоо 50 гарчаад ойлгож байгаа шүү дээ. Би чадсан юм биш байхгүй юу? Амьдралынхаа өөрөө хийгээд явж байгаа л юмнаас л яриад байгаа байхгүй юу? Тий. Тэгээд нас ахаад ирэхээр нэг энэ ухаан суун, нам суун гэдэг юм маань юу юм бэ гэхээр германчуудын Weisheit гэдэг мэрэгэн ухаан гэдэг. За энэ мэрэгэн ухаан бол манай монгол эмэгтэйчүүд байдаг. Хатуу ухаан гэж байж байгаа. Энэ зүйлэл нэг бүр арга бараад гэвэл нь ухаанаа уралдуулчих л да. Гэхдээ би чи нөгөө нэг монгол хүн штэ. Миний өвөг дээдс чинь Чингис хаан чинь тийм ээ. Тэр хүчтэй одоо тийм ээ эр нөхрийн ард цэцэн сэлмэг хатад хатуу ухаан гэдэг зүйл чинь байж байгаа штэ. Энэ зүйлэл нөгөө ух гэдэг хүн чинь өөрөө сайн ухах хэрэгтэй юм байна гэдэг. Би дөнгөж 30 гарчил 2 дахь охиноо тэрэл гэртээ сууж ирсэн бас боддог байхгүй. Тэгснэ нөгөө нэг баах эморц сууж байгаа шүү. Хүүхдээ гаргачихсан. Нөгөө баахан юуны төрхийн дараах нөгөө одоо хүний гормоны нөгөө нэг өөрчлөгдөс эмхтэн хүн маш хямарч байгаа шүү дээ. Тэрийг бодож суужсан гэв. Хөөх. Нөгөө нөхрийнхөө уучрыг олох гэдэг байгаа байхгүй. Хөөх. Нөгөө хатуу ухаан чинь юм биш шүү дээ. гэж бодож иржсэн. Тэгээ одоо ингээд нас ахаад ирэхэд нам суун гэдэг маань энэ мэрэгэн ухаан, энэ уламжлаж ирсэн энэ зүйлээсээ өөр хөвгтдээ л дамжуулах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм. Тэрнээс монгол хүн гэдэг бол үнэхээр одоо удам сайтын ухсаа сайн гэж хэлээд байгаа. Би нэг найз хүүхнүүд хийдэ. Чи минь удам сайтын ухсаа шүү. Тэгээд ер нь хүн өөрийгөө голох биш. Би хэний өөр садвэ гэдгээ бас бодоод ингээд гоё өөрийгөө хөвчлөх хэрэгтэй байхгүй. Хүнээс юм хараа суугаад байх биш шүү дээ. Энэ дотор бүгд байж байгаа шүү дээ. Байглаас өгдсөн, бурхнаас өгдсөн одоо авьяас энэ юугаа хэрэгжилж чадахгүй бол би нөгөө нэг мастертаа яваад нэг манай ментор хүүхэн би яасан гэл бодолтой оролцож ингэжсэн гэсэн чинь бас л нөгөө буян нүгэл гэж яриад байгаа шүү дээ. Нүгэл хийчихгүй биш имлсэн одоо гэдгсэн чинь хамгийн их том нүгэл юу гэж байгаа байхгүй юу гэсэн чинь байглаас өгдсөн, бурхнаас өгдсөн авьяасыг чи хэрэгжилж чад тийм ээ. Чадахгүй бол энэ нүгэл гэж байгаа. Яг үнэн шүү дээ. Хүн юунд хараасаад бас төгөлөөр хийж чадаагүй зүйлтэй. Нөгөө мөрөөдлийн амьдралаараа амьдарч чадаагүй дээ. Өөрийгөө мэрий дуустдаг байхгүй юу? Одоо би нөгөө чи түрүүн сайн гэсэн штэ. Чиний өвчний чинь одоо хинч аваад явчихдаггүй гэд би наадах яг 2022 онд яг ойлгосон байхгүй. Яаж ойлгосон гэсэн чи 22 онд Монголд очиод 10 хоног эмнэлэг твтлээ. Тэгэд нөгөө зүгийн эмнэлэг твтээд нөгөө зүгөөгөр хатгуулахад нөгөө нэг үе мөчтөгт аюусаа миний үе мөч өвд юм чи. Тэгээд тийшээ очиж твтээд тэгэл яасан ч нөгөө дандаа л нөгөө үе мөчтөж чинь өвдсөн тийм хүмүүс хөвтөж байгаа байхгүй. Тэгэл би бүр тэрийг хараад одоо тэр бичсэн пост ч фэйсбүүк дээр чи ингэдэг нөгөө өөрийнхөө л эрүүл мэндийнхаа төлөө л хариуцлага хүлээхгүй болвол тий хичнээн ингээл өөр хүмүүсд нэрэлээ эмээ яах вэ ээж яах вэ яамаар нь юу ихтэй вэ гэж санаа зовоод байгаа мөртлөө өмнөөс нь өвдөж өгч чадахгүй байхгүй өвчнийг авч чадахгүй байгаа. Тэгэхээр яг л би сүлд нь яг тэгэл яг тэнд оролцоо заастаа өөрийнхөө л эрүүл мэндийн төлөө өөрөө л хариуцлага өрөх юм байна. Өөрөө л аятайхан байх юм байна хэвээр. Тэгээд хүний өмнөөс өвдсөн юм шиг алдтай ингээл ямар бай ингээл энэ минус үнэн утгагүй юм байна. Тэгэл яг л ийм юм байна гэж наадах ч мөр яг тэгж ойлгочихсон. Тийм. Энийг хүн тэгэхээр аягүй эртнээс бодсон байх хэрэгтэй байхгүй юу? Энэ чинь өөрөө явцсан шүү дээ, процесс шүү дээ. Энэ одоо өтлөх нас руугаа хүн алхаж байхад энэ өөрөө одоо юу зэгцэрсэн хүн гэж хэлээд байгаа. Миний ээж тэгж хэлдэг. Сайхан зэгцэрсэн хөвшин байна гэдэг. Өтлөхтэй хүн өөрөө зэгцрэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ хүн юм ингээл юу яагаад өгөхөд чинь уурлал, уцаарлал тийм ээ янз янз авирлал байгаа хүнийг хүн асрна гэдэг бол амаргүй шүү дээ. Тэр асарч байгаа хүний хүн байтгаа өөрийнх нь хүүхдүүд асрахад хэцүү шүү дээ гэж бод. За тэгээд ер нь болвол би яагаад бас өөр хүүхдүүдээ өөрөө асруулахгүй яг мэрэгжлийн хүн авнаа. Тэгээд хүүхдүүдээс юу хүсэж байгаа гэхээр би одооноос хэлж байгаа байхгүй юу?
Миний охидод надад маш их хайртай. Тэ. Тэгээд би тэр хайрыг мэдрээ, тэр хайргаа өгч явахтал болоо. Хүүхдүүдээс юу хүсэж байгаа вэ? Яг л өөрөө нөгөө тэр скафанд маань гоё солиод тийм ээ. Тийм үнэтэй цайтай юм ерөөсөө хэрэггүй. Сайхан даавуу, зөөлхөн тийм ээ. Хэд хэдэн удаа солиод биенд нь таарчихсан. За нөгөө дасгал хөдөлгөөнөө хийхэд нь тийм ээ тухтай. Тэгээд илүү одоо даавууллаг тийм ээ. Тийм гоё арьсан биенд нь тийм сайхан тийм хувцас ингээд гоё ээлж ингээд игнүүлээд ингээд германчууд герман өгчөл энэ татвар хувцас ингээд нэх гоё цагаан даав ингээд бүгдийг ингээд тийм ээ игнүүлээд ингээд хийцэн байдаг. Би тийм юмыг л одоо ер нь за насны эцэст ерөөсөө энэ л хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг бодож байгаа байхгүй юу. А тэрнээс яагаад өөрөө өөрөөр асуулахгүй гэж байгаа гэхэлэр нөгөө нэг ясны би одоо 4 хүүхэдтэй хэд нөгөө нэг би 5 болгоод тавьсан байхгүй. Нөгөө өөрөө тэмцэлддэг шиг нөгөө өөр хүүхэдтэй тийм ээ мэдсэн мэдээгүй сэтгэл санаанд нь юм хийчихсэн нөгөө далд хумсарч тэд нар чи хоорондоо зөрчилдөд эхэлсэн шүү дээ. Тэгээд дахиад нөгөө нэг нэгнийгаа гэмтэх юм болно. За тэгээд манай монгол хөрчүүд аюул айхтар бас ингэдэг шүү дээ. Өөр хүүхэдтэй муу мухай юмтайгаа хутгаад гэдэг нь юу юм гэхлээр өөр хүүхдтэйгээ одоо өтгөн шингэнтэйгээ хутгалдуулахаас манай монголчууд маш их цэрэлдэг гэсэн байхгүй юу? Тэгэхээр чи монгол хүн чинь тийм өөр хүүхэдтэй муу юм халдаачихгүй, нялзаачихгүй гэдэг өвхөн хөтлөө үр гэдэг юм байгаад байна. Тэгэхээр би одоо охиныхоо тийм ээ шүнжэнгөө би одоо хүүхдээ өсөхдөө нөгөө шүн нойроо хасаж өсгсөн шиг би өтөлөхдөө бас би хүүхдээ чи намайг одоо шүн нойргүй сахиад хонь гэдэг зүйлийг би тулгамааргүй байна. Хэрвээ хүүхэд маань өөрөө ээж би таныг асарнаа гэвэл байж болно. Гэхдээ миний хүүхэд асаргаа сураагүй байхгүй. Асаргаа суулгаа гэдэг чинь мэрэгчлэн юм байхгүй юу? Яагад бол би ээжээ асарж байхад тийм ээ. Тэгэхээр ингээд хичнээн ингээд ах эгч дүүнэр маань байж байгаа ч гэсэн миний эгч тийм ээ асаргаа сураагүй байхгүй юм ч юм байхгүй. Юм ч ихэр л асаргаа хийдэг юм биш. Энд чинь асаргаа ч одоо бакалавр бед мэрэгчлээ болчиход байна. Асаргаа гэдэг чинь өөр салбар. Хүнийг яаж тийм ээ за тэр тусмаа бүр харуулттай хүнийг яаж асардгийг тийм ээ боботой арга гэж байна. За тэгээс юу ч асаргаа ч өөр модуль гэдэг байгаа. Тэрний модуль тэрний загвараар гэсэн германд бодвол тийм ээ загварууд байна. Тэгэхээр эн чинь нэг мэрэгжил байхгүй. Энэ мэрэгжлийг эзэмшсэн хүнээр нь асрах юм бол намайг одоо мэрэгжлийн төвшөнд сайн асрах гэдэг шүү дээ. Яаж тээвэрлэх, яаж угаачирчих, яах ийх гэдгийг чинь эн чинь нөхөн сэргээл гэдэг чинь энэ бие чинь эргээд өөрөө байгалийн идэх чадвартай байдаг байхгүй. Энэ чадруудад юу гэхээр асаргаа ордог хүний сэтгэл зүйтэй харьцаж чаддаг мэрэгчлэн хүн надад хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би бас өтлөгтөө бас нэг өндөр түвшний үйлчлэгээ авчмаар байна. Бүр хөхтэй зовоолгүй. Тэрнийхээ төлөө л одоо өнөөдөр яг л ажиллах гал мэдээ энэ бол маш их миний зорж байгаа зүйл. Монголд очиж одоо сурсан ямаараа энэ тийм ээ Монгол тасрамжийн газрыг бас өөрийн гэсэн тасрамжийн газраа үүсгэн байгуулах зорилготой байна. За тэгээд хэрвээ тасрамжийн газрууд хүсэх юм бол би бас нэг очиод юмыг хараад Германы стандарт, Германы сертификаттай солигч гэдгээрээ юм байт юм гэсэн чанарын юу гэж байдгийг менежмент гэж байдгийг албан газруудад. За манайх бол нь ерөөсөө би аль албан газарт орсон чанарын менежментийн номыг аваад тэгээд тэр одоо ариун цэврийн эмнэлгийн стандарт гэж байна шүү дээ. Тухайн эмнэлгийн стандартууд манайх ингэж яана гэсэн. За жишээ нь гар хариуцгал гэдэг эмнэлэг болгоных өөр. За тэг гар хариуцгахтай тийм ээ. Гар хариуцгаад бэлийг өмсөн тийм ээ. За тэгээд ингээд хүнд өвчнөдөө хүрэхэд орж гарахтаа ингээд үүдэнд нь хариуцгалаа юу гэл ингээд энэ тэр чинь чанарын менежмент гэж байдаг байхгүй. Тэрийг уншиж агаад тэрний дагуу ажиллана. Тэгэхгүй бол одоо ариун цэврийн тийм ээ менежментийн зөрчүүд тэнд юу яах вэ? Халдвар, дотоод халдвар хамгийн гол нь өөрсдөө бид нараас өвч авах эрсдэлтэй шүү дээ. Өөрсдөө өвч аав нь өвчин халдварлах одоо халдвар тээгч бол гэсэн үг. Энэ мэтчлэн
Одоо бас энэ Монголд байгаа асрамжийн газруудад бас нэг тийм ээ зөвлөгөө өгч юм уу харах ч юм уу тэрийн тийм битгэж юм байна нэг гिचх юм байна гэдэг зүйл дээр бас сайжруулаад хэлчих юм хэлээд өгчих юм бол нь бас болох юм болов уу гэж бас бодож байгаа. Тийм. Тэгээд ер нь л бол миний анхны тийм ээ Германд ирээл бодсон юм Монгол хөгжүүлээгаа Монгол хүнээр нь харуулчихсан гэсэн. Энэ олон Герман одоо Туркийн асрамжийн газар Оросууд ингэж яхад Монгол хүний маань хасрах хэрэгтэй шүү дээ. Энд хамгийн гол нь нөгөө нэг миний бизнес чиний бизнес гэхдээ биш байхгүй. Энэ хүмүүс одоо энэ асрамжийн үйлчлэгийг үзүүлэх энэ үйлчлэгийг бий болгох юм чухал байхгүй. Тэг. Тэгээд хэрвээ үнэхээр би анх энд ирээд тэгээд нөгөө Оросуудын групп дотор явж исэн чинь яг тийм асаргааны газар оффистай хүн ажилд амдагцсан байсан байхгүй. Тэгээ би яваад очсон ч тэр ер нь ярьж байгаа яриагаар бол тэр асаргааны газрын яг тэр асаргаа хийдэг хүмүүсийн ажил бол биш чанга юм байна гэж ойлгосон. чанга шүү дээ. Тэгээ бас дараа нь ингэж явж байгаад би нэг Монгол руу каргонд юм өгөх гээд нэг айлт юм өргөж өгсөн байхгүй. Тэгээ тэр айлын хүнтэй бахан буу халаад тэгээ ярьжсэн чи тийм асаргааны ажил хийдэг гэх. Тэгээ цалин идэг авдаг гэсэн чи айгүй хөрхөн. Зүгээр л юу ахад хийдэг авдаг юм одоо. Тэгээ сургуультанд сураад яхад гэдэг. Гут нь би өө цалин ихтэйч тийшээ нөрөө гэж бодохгүй. Тэгээ бодод ондоо хүнээс асуусан чи амар хэцүү байлээ. Би өстө 3 хоног хийгээл амар хашаасан өстө. Татдаг ихэ за энэ миний хийх ажил биш юм бэ. Чанга гэд хэлчихэр байж таг тийм ээ бүх юм хоёр талтай шүү дээ тийм. Би бол энэ бол миний үнэхээр энэ зүрх сэтгэлийн ажил гэдгийг би үнэхээр за гişгэ ямар өгөгдөлтэй өөрөө баха судлаа шүү дээ тийм ээ. Ямар өгөгдөлтэй вэ тэгээд дунд нь бас чинь энэ ажлыг хийж явж байгаад өвдөөд тийм ээ би чинь бас 4 хүүхэд төрүүлсэн. Тэгээд ээлжинд явна нөгөө янз янзын сэтгцийн өөрчлөлттэй хүмүүстэй очиад ажиллана. За тэгээд хүмүүсийг угаанаар чинь өргөн Монголд ажиллаж байхдаа бол би нэстэ нэрэ ажил хийгээд явсан юм уу зугаалаа явсан юм бол гэж боддөө шүү дээ. Өөр их оронд байгаа ч юм болоод ч тэр ч юм уу скол Монгол хүнтэйгээ харьцаад ч юм уу за тэгээд Монголд байхдаа бол би асаргаа идэггүй л шүү дээ. Ер нь нөгөө нэг нэг чи хоёр зүйл хуваад байхгүй. Нэг нь асаргаа буюу нөгөөх нь соёлох уу гэдэг байгаа шүү дээ. Одоо эмчилгээ гэсэн үг тийм ээ. Соёлох уу. Монголд нөгөө сувилагч нар чи яг нөгөө эм тариагаа хийгээл тэгэл явчихдаг шүү дээ. Яг тэгэж явж исэн болохоор энэ нөгөө хүн угааж асрах гэдэг зүйлийг бол хийж байгаагүй. Герман соёлогч нар бол юу хийдэг вэ гэх юм бол ерөөсөө ээлж рүү орол. За тэгэл өглөө хүнээ тийм ээ хамаг одоо үзлэгээ хийж бид нар тэр хүмүүсээ чинь бас нөгөө эрүүл мэндийн төвшин тийм байна юм байна гэж чаналтаа тавина шүү дээ. За тэгэл асаргаа хийн. За тэгэл хоолыг өмнө тавина. За тэгээд ээлж дуусахад яад хөглөр бид нараа өөрсдийнхээ тэрэгэн цэрэг цэвэрлэн нөгөө одоо түрээд явж байгаа нөгөө хог элдв 7 бохирдол бүх зүйлээ буцаад нөгөө хогийн савд ингээд ялгаад тийм ээ ялгаад ингээд тэр шигээ хийн ингээд ерөөсөө асаргаа соёлгыг хоёуланг хийдэг. Манай монголчууд болохоор энэ асаргаа соёлгыг ер нь бол нэг хөгжөөгүй байсан нь бол хүүхдүүд нь асар баг гэрийнх нь асраад байсан юм. Одоо бол асарч чадхаа бас болоод байна. Яг бол энэ усууд чинь ажиллаа хийж мөнгө цаасаа амьдралаа утгах хэрэгтэй шүү дээ. Нөгөө ээж аваа асарчаар амьдрал нь зогсоод нөгөө орлого нь байхгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгээ ард нь өөр хөхт нь бай. Нөгөө асаргаа ээж аваа харах хоол унд нөгөө эм тараа эдэлдэг долоо гэсэн юмнууд нь хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд ерөөсөө л энэ зүйл маань энэ дээр бол би бас дунд нэгтлэнгаар сурсан шүү дээ өвдөд байж хата. Тэгээ нэгтлэнгаар сураад яг өөрийнхөө за одоо би гэдэг дээр би ээлжинд явмааргүй байна. Би хагасаа бүтсэнд амармаар байна. Хагасаа бүтсэнд ээлд явдахдаа бүр амар мөрөөдлийн заяа хагасаа бүтсэнд ажиллахгүй байх юмсан байх амар зовж ажилладаг байсан байгаа байхгүй. Тэгээд өвдчөөд нэгтлэнгаар сурчаад тэгээд одоо энэ сэтгэл засалчаараа сураад тэгээд сүлдө дахиад боцсон. За одоо гişгэ. За сурцсан юм нэлийн сонголт биш аль нь руу орох гэж байгаа шүү дээ. Тэгээ бүр зориудаар дахиад ярьсан. Асаргаа соёл руу орох тэр тусмаа орчуул дээр орсон. Тэгээд
ер нь тэгээ болох юм болдгоо шүү дээ. Би энэ амьдралдаа яваад туулаад ирсэн юм аа. Одоо миний туулах хэвээр амьдрал л гэж боддог. Энэ бүгдээсээ би алдаад оноод өнөөдрийн тийм ээ өнөөдрийн үнд хүрээд сууж байгаа юм чи. Алдаж унснаасаа хүн чинь улам л хүчрхэг болгож босож ирдэг байгаа байхгүй. Одоо өөрөө хүчрхэг гэж хэлээд яг гэхдээ нөгөө миний заадаг хичээл дотоод сэтгэлийн хүч гэдэг зүйлийг олж авдаг байхгүй. Тэгээд одоо л энэ ажлаа хийхдээ би бол нэг ядардаггүй гэх юм уу. Хамгийн гол нөгөө хөгшчүүлтэйгээ очиж яриагаа ярих гал нөгөө хөгшний чинь нэг сэтгэл санаагаар нь өргөчихгүй. Тэгэл нэг хайр юугаа өгчихгүй, халамжаа өгчихгүй. Тэгээд яагаад гэвэл би энэний төлөө төрсөн юм байна гэдгээ өөрөө олцсон мэдсэн байгаа. Ингэж ажиллуулсан хүн их ядрахгүй. А гэхдээ нөгөө ээлжинд яваад одоо хагасаа мөцсөнээр ажиллаад тэнд нэг ийм мэдээж цалин өндөр болсон. Анхлан би 2005 онд орж байхдаа маш бага цалин авчихсан. За өнөөдөр тэр цалинг би 3 дахин одоо цагийн маань цалин өндөр. Тэгэхэд энд өндөр цалинтай байж жишээ одоо Монгол руу яваад юу гэх таа. Тийм ээ? За тэгвэл нөгөө энэ сурсан мэдснээ хүнд хүчил та. Нөгөө хөгшчүүлээ сайхан асарчил та. Нөгөө Монгол ээж аваа, өөрийнхөө ээж аавыг үр хөвгт нь болсон юм байна. Эргээд ачлал инэрлээ үзүүлээ л та. Тэ. Тэгээд хамгийн түрүүнд хүн одоо хүнд бусдыг нөгөө ингээд гадагшаа гараад би тийм юм хийнэ гэхээсээ илүүтэйгээр эхлээд өөрийнхөө үр хөвгтөд хайр инэрлээ өгч, өөрийнхөө эцэг эхээ хайрлж, асарч, ажиллаа үзүүлж. Ингээ харамсах юмгүй. Хүн хамгийн харамсдаг юм гэхэлэр энэ насанд биш тийм ээ. Аав ээж алдахтаа хүн маш харамсдаг. Бас нэг харамсдаг зүйл юм. Одоо энэ гадаадас орж байгаа монголчууд төр гэсэн мө. Ээж аавгаа харж чаддаггүй. Ээж аавгаа асарч чаддаггүй. Нөгөө энэ гадаадад нэг амьдрал зохиоцсон. Энэ амьдралаа хаяад явах гэхэлэр нөгөө үр хөвгтөө яах вэ? Хань ижлээ яах вэ? Өөрөө амьдрал яах вэ гэж бодоод байдаг. Тэгээ аав ээжээ асрыг гэхээр асарч чадахгүй. Энд ингээд харуусал яваад байдаг байхгүй. Тэгээд эцэгийнхээ өнгөрөхт нь ингээд уулзаж чадаагүй хүмүүс маш их харуулслаар тэрнтэй бүр ингээ нөгөө маш их гар цохрол штэ. Тэрнтэй ингээ унцдаг. Ээжээ алдсны дараа хүн унцдаг. Аавыгаа алдсны дараа хүн унцдаг. Би бол ээжээ алдаад бол бас унжсэн. Хүний хамгийн том нь хорвоо ертөнд сүмөрчж байгаа юм чи ерөөсөө. Нөгөө ээж гэдэг маань миний эхлэл шүү дээ. Тийм ээ? Аав ээж маань миний эхлэл. За тэгээд нөгөө гიშгжсэн утсаар бол хевсээр бол гიშгжсэн хевсийн маань тас суглаад авангууд яадаг гიშгээд ард агзаараа унтгий байгаа үстэй. Тийм л юм болж байгаа шүү дээ. Хүн болгон тийм юм болж байгаа. Ээж аавгаа алдна гэдэг бол. Тэгээд амьдралд ер нь зовлон үтцсэн хүн их аюу зөөлөн байгаад тах шиг гэдэг надад. Өөрөө өвдөөд үтцсэн. Өөрөө өхөл хацлыг туулаад үтцсэн. Тэрнээс өхөл хацал үзээгүй, өвчөө үзээгүй энэ залуу хүмүүс чинь мэдхгүй шүү дээ. Танихгүй юм чинь. Туулаагүй юм чинь. Тэгэхээр бид нар одоо өнөөдөр ч өөр хүмүүстэй хэлж хүмүүс нь болсон байгаа байхгүй юу? Тэгээ хэлж өгч байгаа мэдэмхэрэг байхгүй. Мэдэмхэрэг шээ зүгээр өөрөө л хүн болж байгаа. Тэгэхээр энэ өөр хүмүүсүүд яг л одоо миний үргэлжлэл болох байхгүй юу? Үргэлжлэл гэдэг үгний ард тийм их том утга учир явдаг байгаа байхгүй юу? Одоо хэлээд тэгвэл ингээ Монголд очиод юу хийе гэж бодож байна. Тэр талаараа яриа тэгэд хэлээд дуусгах тий. За тэгээд чи түрүү ярьлаа шүү дээ Монголд очиод би нэг өрн гэсэн алсамжийн гадалтай болох юмсан гэж боддог гэлээч шүү дээ тий. Тэгээд тэрнийхээ шалтгааныг ч бас хэлчихлээ тий. Монголдоо гой сайхан аав ээжүүдтэй бид нар өөрсдөө гой асраад тий. Өөрсдөө чадахгүй бол зүгээр юм гой газруудад өгöd. Тэнцэн тийм асаргааны мэрэгжлийн хүмүүс гой сайхан асраад сэтгэл санаагаар нь дэмжиж ярилцаад ингэж байвал бас их гоё юм байна. Тэгээ би түрүү хэлсэн шүү дээ нөгөө нэг юм хийж байгаа бол яах гэж хийж байгаа бэлээ гэдэг асуултаа өөртөө таг гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүд аав ээжээ ачлаж хайрлаж энэрч асрах юм бол өөр хүүхэд маань ч гэсэн бидрийг асарч хайрлаж нэрх байхгүй.
Тэгээд аав ээж асарч халамжилчаад тэгээд бас бусдын аав ээжийг бас хайрлаа л да. Өөрийн эцэг их мэд хөгшчүүлээгаа асрыг л да. Хайр халамжаа өгье л да. Энэ л ерөөсөн миний зорилго. Тийм. Хүн хорвоо ертөнцид ирээд буцахтаа энэ хөрөнгө хураагаа тэр хөрөнгө хураасан хөрөнгөө явах орхиод явна шүү. Тэгтээ тэргүй бид нараа цаанаасаа тийм ээ хүн болгон өөрийн гэсэн хоолтойгоо ирдэг гэж ээж минь хэлжсэн. Тэгээд одоо ингээд бодоход үнэхээр хүн өөрөө бүтээгч юм байна. Хүн өөрөө хайрыг тийм ээ түгээгч ингээд хүнд хайрыг өгдөг тийм ээ юм байна. Тэгээд ерөөсөө л энэ хайр чинь чамд хангалттай байгаа шүү. Бити одоо нөгөө бусдаас түрүүн чи хоёулаа ярьжсэн шүү дээ. Хайр гэдэг зүйл чинь бусдад өгч чинь хайрыг авах гэдэг байгаа юм чинь. Амьдралд үйлчлдэг хоёр хуйлаа байгаа энэ одоо энэ юун дээр нэг нь худалддаг, нэг нь худалдаа авдаг. Энийг манай багш бүр ярьдаг. За чи хамгийн сайн борлуулагч болвол чи элит худалдагч болвол чиний амьдрал мундаг гэдэг. За тэгэхэд мөнгөн дээр байгаа бол эн чинь бас хайрн дээр байгаа шүү дээ. Хайр чинь бас үгүй аваа шүү дээ. Чи хайр өгч чадсан л бол чи аавна. Энэ бол амьдралын алтан дурав. Хайр өгөөгүй бол хайр аавна гэдэг бол тэр хүүхэд үнэхээр ухаантай тийм ээ инэрэнгүй надаас өөр гэх юм бол тийм ээ чамаас өөр онцгой хүүхэд бол мэдээж хайрлж инэрнэ. Тэгээд хүүхэд болгон өөр байдаг, өөр ертөнцтэй. Тийм. Тэгэхээр энэ хүүхдүүдийг хэн тэгэнд хэн ингэн гэдгийг бол би хэлж мэдэхгүй. Гэхдээ би хүүхдүүдэд хараад энэ зүйл хийм байна. Энэ өөрийнхөө зөрүүд юм байна. Энэ нь одоо бие дагаад аваа явчих юм байна. Энэ нь их уян зөөлхөн юм байна гэд ингээд ажиглаа сууж идэг. Тэрнээс өнөөдрийн маргааш тийм ээ одоо 10 жилийн дараах юм байтугай одоо маргааш юу болох гэж байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хүн яг өнөөдрөөр л амьдрах нь биш үү тийм ээ. Маргааш гэж өдөр байгаа мó байхгүй мó гэдгээр хүн ер нь амьдруулсан дээр. Энийг хүн ерөөсө бодолцдоггүй байхгүй. Одоо яг энэ дэлхийн байдал бол нэг өнөөдрийг яг сүүлийн өдөр юм шиг амьдрал гэдэг. Өнөөдрийг сүүлийн өдөр юм шиг. Тэгээд энэ нэг өдрийг энэ өдөр чинь дахиж давтагдахгүй шүү дээ. Энэ өдрийг л хамгийн сайн сайхнаар одоо хамгийн сайнараа хичээж амьдруулна болох гэдэг. Би надад сарнагийн хамгийн сайн хувилбараар өнөөдөр амьдрий. Тэгээд хэрвээ чадаагүй бол харуусаад явах маргааш гэж нэг өдөр байна. Монголын маргааш дуустдаггүй гэдэг. Тэр одоо ямар үг юм мэдэхгүй. Тэгээ манай монголчууд айгүй сайхан нэг болно дөө гэдэг жаач энэ чинь монгол хүний уучуу сэтгэл байгаа байхгүй. Монгол хүн чинь нэг тийм твтэд юмны туранд босч гүгээд байдгүй улсууд шүү дээ. Ямар сайндаа ус үзээгүй байж хормоо шүү. Ус үзээгүй байж готор тайлна гэдгүй юм гэдэг өгт чинь бас учир байгаад байгаа шүү дээ. Тэгээд манай монголчууд маш их хасаргаан дээр ажилладаг. Би бол монгол хүмүүсийг маш их нэмжин өрөвч одоо нэмжин сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй л гэж одоо хэлэх юм уу? Яг л нөгөө уламжлал аргаараа ээж автаа эмээ өвгөтөө өсчихсэн болохоор эмээ өвгөө хайрладаг. Тэр нөгөө монгол гэрийн ахуй амьдрал чинь гэр бүлээр амьдарчсэн ярив чинь хүний тэр одоо миний ярьж байгаа удмын сан гений мэдээлэлд байгаад байна шүү дээ. Тэгэхээр монгол хүн өөр нэмгэнтэй. Их нэмжин. Тэгээд энэ германд хүн асраад явж байгаа монголчууд маань бол энийг өөрсдийнхөө давуу талыг маш их мэддэг. Тийм. Хүн дээр ингээл яваал очиход хурцуулж ингээд харах байдлаас ингээд ярих байдлаас сайхан өдөр хөшөөч ингээд зөвлөрүүлнэ шүү дээ. Тэгээд би хурцуултай ажиллахдаа ер нь аяг өмнө нь суудаг. Германчууд хүүхдүүдтэйгээ ярихдаа ингээд өмнө нь суугаад идэх юм. Тэр юу ч яаж байгаа гэхээр одоо хүүхэд нөгөө нэг өөрийн ертөнцтэй байдал ингээд дээрээс нь ингээд тийм ээ өндөр хүн ингээд яриад тахлаар тэр хүүхэд ингээд өөрийн мэдлгүй биеийн хилэмжээр дарагддаг байхгүй юу? Тэгээд яг ингээд хүүхдтэйг ижлэх нэг төвшөнд очиод нөгөө чадахгүй мадахгүйгаа биш. Энийг ингэж хэрэглэнэ.
Яагаад болохгүй гэж ингээд нөгөө тайлбарлаж өгөх энэ зүйлийг аяг хийдэг байхгүй германч. Яг тэрнтэй ажиллах хушин үнэтэй байж тээ тийм ээ. Тэр дээрээс ингээд талаа чинь тэр хушин үнэ чинь дотор жоохон хүүхэд сууж байгаа байхгүй. Хүн яг төрөөд өтлөгтөө буцаад хүүхэд болоод буцдаг байхгүй. Манай монголчууд чинь хүүхдийг төрөхт нөгөө сүүл хөхүүлдэг. Тэгээд бас настай чингуудтай бас сүүл хөхүүлдэг штеп. Тэр чинь уургийн сайн өгөө тэр тарих зөнөглөхгүй гэсэн тэр төгсчлөө тэгээд сайхан хасардаг манай монголчууд. Тэгээд тэр хөшчүүлтэй ч гэсэн би ярихтаа өмнө нь очиж суугаад ирдэг. Өвдөний төршиж байгаа л сайхан ярь. Яагаад гэвэл тэр хөшөнд би нөгөө өөрийнхөө аяглах гэснээр аялж гин гэсэн тэр мэдрэмжийг би өгөхийг хүсдэггүй. Таны хүс та ямар байна? Дэмжиж асрам гэдэг чинь тэр штэ. Тэр хүнийхээ орон зайг өгнө. Харилцаан дээр ер нь маш их гэр бүлийн харилцаан дээр маш их зөрчил гараад байдаг. Тэгээд энэ гэр бүлийн харилцаанд яах ёстой гэвэл энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ илэрхийлж авах хэрэгтэй. Гэхдээ зүйл нь намуунаар тийм ээ илэрхийлэх юм бол нөгөө хамт амьдарч байгаа хүүхэд одоо хань ижил маань үр хүүхэд маань намайг ойлгох байхгүй. Би өөрөө битүү яваад байвал хинч намайг миний дотор юу болоод байгааг мэдэхгүй. Ээж нь ийм хийж байгаамаа. Ээж нь ингэж байна гэд ингэж хайхлаар хүүхдүүд ч айгүй ухаантай. Ээж би энэ яаж чинь? Ээжэд ажил нь болж гинэ үү? Одоо би энэ зүйлийг л хүүхдүүдээс эргэж сурч байгаа. Урд нь олвол нь гарчгүй чил. Чи хэлэхгүй яасан гэхээр миний юу их ямар хамаатай юм. Айгуу томхоо. Би хайждаг. Ажлаа хэлээ. Ерөөс өөрөө дотроо л яваад байсан байгаа байхгүй. Одоо болохоор ингэдэг би тийшээ явах гэж байна. Би ийшээ явах гэж байна. Би ийм юм хийх гэж байгаа. Би ингээд ирлээ гэдгийг ингээд хүнд хэлчихэр чинь тэр хүн чинь миний юу хийгээд таавар явааг мэдэж байгаа шүү дээ. Тэгээд тэр тусмаа би өнөөдөр ингээд хүүхдээ ороод ирэхэд миний ах өнөөдөр өдөр нь ямар байв? Сэтгэл санаа нь ямар байв? Өнөөдөр юу хий гэдгээ хүүхдээ ерөөсөө мэдэхгүй асуухгүй яваад байгаа. Тэр хүүхдийн ертөнц рүү орохгүй байгаа гэсэн үг. Өөрийнхөө ертөнц рүү хүнийг оруулахгүй байгаа гэсэн үг. Тэр энэ ертөнцүүд хоорондоо одоо сүлбэлдэн байж иж гэр бүл оршин тогтнодог байгаа. Айгу гоё үгээр дуусгаж шít подкаст. ертөнцид орж сүлжид гэр бүл оршин тогтногоо. Тэ. За тэг хишгэдэд зөндөө их баярлалаа. Гоё ярилцлаа. Хоёлаа бас аюу чухал юмны талаар ярьлаа. Бас л яг ингээд нөгөө тэртээ тэргүй болох юмн дээр ерөөсөө ямар ч төлөвлөгөөгүй яг явдгийм бэ. Яг бодсон сансан гэдээсэн чи яг өндө бодсон сансан юм маань айгу жоохон айгу тодорхойгүй байсан юм гэдэг бас айгу ойлголоо. Тэгээ сарнуудаа баярлалаа. Битэрийн энэ яриаг тийм ээ үзсэн хүмүүс нэгийг бодож хоёрыг тунгаагаарай гэдэг зүйлийг хэлчихвэн тийм ээ. Хүн араа бодохгүй яваад гэж болохгүй байгаа. Маш хүмүүс араа бодохгүй. Тэгээд энэ нийгэмдээ яаж нөлөөлөд байна? Гэр бүлдээ эмэгтэй хүн, ээж хүн яаж нөлөөлөд байна? Тийм ээ гэдэг зүйл байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нийгэмтэй сайн сайхныг түгээгч тийм ээ зөв одоо зүйлийг үр хөвгтдээ дамжуулна гэдэг зүйл бол маш чухал тийм. За баяртай манайхаа. Баярлалаа. Баяртай. Баяртай.